Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. GGI Beauty. Гэрэл зээлийн application. MFT Forex. Oxbar. За сайн мэс төрхөн мөндөд үзэгчтэй podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжөөрөөтэй явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг MFT Forex, Oxbar, амун GGI Beauty, Bacchus, амун гэрэл зээлийн application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ингээд өнөөдрийн дугаарын зочноо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай подкастт маань 3 бүсгүй хүрэлцэн ирсэн байгаа. Анука хүрэлцэн ирсэн байна. Mrs. M Баярманаар хүрэлцэн иржээ. Сайн байцгаана уу. Баярын минь дүргийа. Хэдүүлээ ч гэсэн яг 3 сарын 8-нд гарч байгаа юм биш үү дугаар. Баярын минь дээ. Баярын минь дээ. За сайн байцгаана. Юу хийцгаана да? За юм л энэ да. Юунаас эхлүүлмээр байна. За одоо юунаас ч эхэлсэн яах вэ? За одоо 3 сарын 8-наас эхлэе гэж бодож байна. За ер нь 3 сарын 8 Мартин баяр шүү дээ, тэ. За Мартин баяраар ер нь эмэгтэйчүүд маань яаж баярлж гин? Ер нь та хэд мэн 3 сарын 8-наар хөвчлэн юу хийж таардаг вэ? За их юм уу? За манай босс намайг эхлэнэ. За 3 сарын 8 жин угаасаа тэгээд эмэгтэйчүүдийн баяр гэдгээрээ манай учруулахын төрсөн өдөр болдог. Тийм. Өөрөө чи найзын. Үу найздаа төрсөн өдөр юм дээ. За тэгээд мэдээж эмэгтэйчүүдийн баяр гэдгээрээ ээжигээл баярлуулах юмсан гэдгээрээ л хамгийн их хэлж өглөө тэгжил сэрдэг шүү дээ. Тэгэл урд өмнө нь бас нэг торт морт бэлтэн ч гинөө тий. Тэгэл 3 сарын 8-нд ч бас олон нэлээд төвчрэлтэй өдөр болж таардаг. Тэг аль болох эртхэн гараал ээжтэй бэлэг аваад тэгдэг дээ. Тийм. Ялгаагүй дээ. Тэгэл яг тий дотны хайртай эмэгтэй хүмүүсээ баярлуулна. Тэгэл сайхан ажиллаа бас хийн. Тэгэл өнгөрдөг шүү дээ. Миний хувьд болохоор шууд имэйл рүү очт юм байна. Имэйл рүү? Имэйл рүү. Манай имэйл чи одоо баг 90 хүрч байгаа. Тэгээд имэйл рүү очиж ээжтэй хамт имэйл рүү очивол тэгэл айгу хэвийн өнгөрдөг. Гэхдээ энэ Мартин 8-наар болохоор ажил тарах. Ажиллаж таарна. За. Энд тэгээ одоо маахан үдсэж байгаа бол одоо мэдж байгаа л гэдэг. Угаасаа яг 3 сарын 8-нд бичигдээ шууд гардаг юм бол байхгүй шүү дээ. Тийм учраас хүмүүс яг тэгж бодсон шиг л шүү дээ. Нөгөө зурт мортоор өмнө гардаг. Энэ одоо яг одоо энд яг юу хийж байгаа? Уул нь энд байх хэвээр тэнд явжсэн бидтэй гэдэг. Тэгээ маахан ойлгож байгаа. Энэ бол мэдээж 3 сарын 8-наас бүр цагаан сарын өмнө бичигдэж байгаа дугаар шүү гэдгийг хэл хэрэгтэй ах гэж бодож байна. За хэдүүлээ цагаан сар гэснээс одоо цагаан сараар ер нь нөгөө нэг юм эмэгтэй хүмүүс ч айгүй их одоо бууз янз бүрийн юм ажил дайчлагддаг шүү дээ. Манай хэд ер нь тиймэрхүү ажил дайчлагддаггүй. Ер нь цагаан сар дуртай юу? Яг тэгэл нөгөө тэр чин жил ингээ бас уулзддаг хамаатнууд байдаг шүү дээ. Хоорондоо тэр хүмүүстэйг бас нэг жилдээ нэг уулзаад нэг минь тус мэдээд тэгхэн айгу зүгээр санагдаад байдаг шүү дээ. Гэхдээ яг айгу замын ачаал ингээл явах тэр юм бол мэдээж жоох хэцүү байдаг л та. Ялангуяа одоо би ч нэг бага насны хүүхдтэй хүүхдтэй хүмүүс мэдж байгаа ах тэгэл хувцлаал гараал ороод тэгэл манай хүүхд амар аппетиттэй болохоор ингээл нөгөө идэж ууна гэл оройн гидсэн ингээл тий. Тэгээд тэр болгон чи юунаас жоох хэцүү яг ингээ хянж яхад. Тэгээ бусдаар бол яг тэр нөгөө утгаараа бол айгу зүгээр л идэг. Тэгээд дайчлагддгийн хувьд бол ер нь бол дайчлагддаггүй. Би ч гэсэн дайчлагддаггүй. Тэгээд би нөгөө саяхан төрсөн болохоор одоо ер нь бол цагаан сард бараг тэмдэглэхгүй гэж байгаа энэ жил. Ялах хүүхдтэй тэгээд гадуур амар их өвчин байгаа болохоор ер нь бол гэртээ яг хүүгээ хараал байна. Тэгээд тэгэхгүй бол одоохондоо өвдөж үзег болохоор мэдэхгүй байна. Тэгэхээр хүмүүс чинь нэг ээж аав нар болсон хүмүүс чинь хүүхд өвдөх амар хэцүү гэж тэгж байгаа шүү дээ. Бас амар шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг цагаан сараар яг хүүтэйгээ гэртээ ойлгоно л. Надад болохоор шүү дээ тий. Тэр нэг гой санагдаад байгаа байхгүй нэг тийм нэг юм уу
юу ч бодохгүй. Би бол эмэгтэй хүн байгаад одоо над тийм ирвэ завшаан тохиолдох юм бол. Гэтэ яг эрэгтэй хүн тэр хийж болохгүй гэсэн байхгүй л ягсэндээ тий. Гой хамаатнуудаа суугаад ч юм уу яриа нэлдэг ахтагаа тий. За хаста ахаар сонь сахаа юу яа төмс арилгадаг ч юм уу эсвэл гурил хэлдэг ч юм уу. Тэр чинь бас нэг юм хөөрхөн бас нэг юм ярих тайвшрах зай юм шиг санагдаад. Зөвхөн тэгвэл надаа одоо бол нэг гоё санагдаад байгаа. Өмнө нь бол жоохон бахад нэг бол тэр бол нэг жоохон онцгой санагддаг гэсэн. Одоо бол хэрвээ тийм насан дээрээ явж байгаа юм бол тэрийгээ бас айгүй гоё туулаад гараарай. Тэр. За өмнө нь болохоор нөгөө нэг таагуурын гоё зураг байдсан шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг урнаагч инхтуул ихч тэгээд өлзих хүйгч гурийн зурагтай таагуур ахуулсан. Тэр зургийг ер нь яг ахуулъя гэж ахуулсан юм уу? Тэгээд зүгээр санамсаргүй ахуулсан. Зүгээр явж байгаа л. Тэгээ хувцснаас яг адилхан байж таарна. Тэр нөгөө нэг butterfly нөгөө нэг манай ах миний төрсэн бол тэр нэг танихаас аргагүй болцсон гэдэг шиг юм болж. За тэгээ тэр амар гоё зураг байхгүй юу? Тэр чинь зорж авсан шүү дээ. Бид яг тэр чинь өнгөрсөн жилийн яг 3 сар биш үү лээ? 2 жил юм байна. 2 жил болсон. Тийм л үү. Яг баярмаа маань ингээд санаачлаад. Тийм, баярмаа маань санаачилсан. Тэгээд бид хоёр хөхүүлэн дэмжээ. Тэгээд бид чинь бүр яг материал, хувц, хунар те бүх юм энэ бүр яг те частны хувцаа бүр би дагаж хийлгэсэн шүү дээ. Бүр яг хийлгэсэн баггүй. Тэгэж энэ хоёрын хувцсан дээр болохоор хоёр төрлийн хувц өмсөн байхгүй юу? Нэг нь болохоор нэг бараа ирээн хувц гэдэг шүү дээ. Тэр нь тэгээд тэр нь бол арай амархан байсан. Тэгсэн чинь джинсэн өмдтэй нэг юм төрөл дээр нь минийх болохоор нэг юм цамц өмдтэй байж таа. Яас нэг ганган ядчихвал тэр материал нь бүр олдохгүй. Бөө юм болж аюул. Тийм хийлгэсэн. Тэгээд тийм бид гурав өөрсдөө л санаачлаа. Ээж нартаа 3 сарын 8-нд бэлэг барья гэж бодож. Апалын нээлтэн дээр уулзахгүй бид гурав. Тэгсэн. Тэгээд баярмаа ингээд гурлаа ингээд зураг авах гэсэн чи тэгэл дамыг л та гэж яриад өнгөрөөл тэгэл Мартин 8-ыг хүлээл. Тэгснэ бид гурийн нөгөө групп чат амир инээдтэй нэртэй. Ээж шиг зураг авах. Ээж нар шиг зураг авах гэдэг нэртэй. Тийм байсан. Баахан зурагнуудын цоглуулаад тэр гурав чинь тухайн үедээ бол маш олон зурагнуудтай тий. Нэг ангисэн тий. Гэхдээ нэг анги бол байгаагүй мөлий. Драмын театрт хамтдаа ажиллаж байсан. Тэгээд яг нэг өрөөний хүүхнүүд гэдэг тийм байсан юм лээ. Тэгээд тухайн үедээ одоо Монголын бас тий хамгийн гоё эмэгтэйчүүдийн одоо лүүнзээ гэж нэрлсэн тэр урд нь явдаг манлай хүүхнүүд байсан юм лээ. Тэгээд тэрийг бол зураг авахулцахтаа бас хүмүүсээ сонсож байгаа юм чинь. Ямар ч гоё ганган байсан гэж бодож л. Би яг тэр зургийг хараад тэр зураг бүр үнэхээр юм гоё зураг байсан аахгүй юу? Тэгээ нэг юм одоо ёстой нэг өөлий гисэн ч өө байхгүй те бүр нэг юм гоё юм эрийг нэрхтэй амар гоё зураг байсан. Тэгээ тэрийг харж би өснө YouTube-ийнхаа thumbnail дээр яг тэр зургаар хий гэж бодоод байгаа. Тий. Одоо нэг маа YouTube-ийн зураг болохоор яг нэг ингэ цэй зураг шиг юмар тавьчихдаг. Тэрний оронд болохоор энэ удаагийн дугаарыг болохоор яг гоё 3 ихчийн зургийг гоё тавиад 3 охиныхын зургийг тавиад ингээд тавьчихвал гоё болох юм болоо гэж би хувьдаа тэгж бодоод байгаа. Би гэхдээ Анукагаас нэг юм асууч уу. Одоо нөгөө нэг ингээл одоо манай нөгөө нэг комедийн хар төгөг чи хар төгөө гэж хэлдэг шүү дээ. Тэгээ яа би яг юу асууж байгаа. Тэгвэл шүү дээ. За одоо яах вэ? Тэгэл өмнө л юм байна уу? Ээжийг хар урнаа. Урнаагч чинь хар урнаа л гэдэг шүү дээ. Тэгээд урнаагч юу нэ хар урнаа нэрэндээ хэр эмзэг байдیں۔ Гайгүй юм уу? Эмзэлдэггүй шүү. Аха. Ерөөсөө эмзэлдүүд хүмүүс амар эмзэлдэгэ бодоод байд юм шиг лээ. Цаатганы жаарс үгээс амар бор штэ. Тэгээд тэгэнгүүт одоо жишээ нь сайн ингээд би саяхан төрсөн гэсэн штэ. Тэгээ манай хүү амар цавцгаан байхгүй юу. Тэгээд тэгсэн чи хүүгээ бариад яг хажууд нь ингээд зогсонгууд ээж нь яг Филиппин адрыг чих харагдаад байна гэдэг гэсэн байхгүй. Тэгээд хаяас тэгээд тэгэнгүүт нь би хүүштэй таны харс амар гоё штэ мааштай гэсэн чи. Үгүй би бас амар баярлж байна. Надаас ийм амар цавцгаан ингээд хүүхд ингээд миний охноос гарсан тест гоё байгаа гэлтэхгүй. Тэгэхээр би таяасаа ийм бор ярьсандаа амар юу эмзэлтгүүлтэй гоё хүмүүс тэгэл нэг харуу нэхэр би нэг эмзэлтгүү штэ гэл тэгээд гэдэг байхгүй. Тэгэл би ингээд яг эмзэлдэг юм болов гэд бодонгууд эмзэлдэггүй юм шиг хэвчээ шүү дээ. Гэхдээ урнаагч өөрөө угаасаа бие борлуулъя гэд албаар борлуулсан юм биш үү? Үгүй юу? Үгүй ер нь бол яг манай өвөө амар борхгүй. Тийм. Тэгээд ер нь бол манай аав ээж хоёул амар бор. Тэгээд тэнгуүтээ нэмж борлуулад байдаг ээж. Өөрөө ер нь бол 100 амар бие шарж мараал ер нь бол айгуу сайн борлуулах. Ер нь бордоо амар дуртай. Харин тийм баг тийм. Дуртай л. Харин тийм дуртай. Мэдээж дуртай. Тийм. Би бүр тэгдэгс шүү дээ.
урнаагчийн нөгөө нэг юм клипнийхэн зураг гэдэг шүү дээ. Ингээд хөвлийнийх нь булчин гарсан. Би тэр зургийг харчаад бүр ингээд 100 заяа зориуд ингээд ийм нэг борлуулдаг тос идэв шүү дээ. Урнаагчиг болно гэдэг. Ийм бор арьс надад болохоор аим гоё санагддаг байхгүй юу. Тэгмээд урнаагчийн тэр одоо яг нэг ийм юник тийм одоо өвөрмөц байдал надад аим гоё юм шиг санагдаад идэв. Энэ бол нэг тийм имзэглээд ахаар зүйл биш гэж би л бодож байна. Энэ бол аим гоё юм шиг санагдаад идэв шүү дээ. Аа би ч гэсэндээ ер нь бол зүгээр сая хүндэтгээл тэгээ асуусан болохоос ер нь бол гэтээ борч угаасаа гоё штэ. Та ер нь чиглэл бор арьсан дуртай үстэй. Тийм үү. Би ер нь бол бор арьсан дуртай. Гэхдээ бор арьсан хүмүүс гоё турангаалыг бол гоё идэв. Really? Тарган бор уйлж байгаа хэвчээ. Тийм. Надад та нартыг санагддаггүй юу? Тарган мөртлөө бор. Яа тэгэхээр одоо Аз соёл чи өөртөө амар цагаан бах дуртай хүмүүс шүү дээ. Одоо хятадд би сургууль төгсөхгүй. Тэнгүүд амар цагаан дуртай юм л тийм. ингээл заяа Бүр экстра цагаан болдгийм билүү. Цагаан болох амар дуртай. Тэгээ жүжигчт нь хүртэл ингээл шаардлага тавьж байгаа нь амар ингээл цагаан байх хэвээр тий. Амар цагаан байх хэвээр гэл тэгээ Япон, Солонгос хүүхнүүд тэнгүүд монголчин бас Аздаа орж байгаа шүү дээ. Тэгээ тэнгүүд амар цагаан арьс дуртай хүмүүс нь л ээжийг хар гэж дуудаад идэв юм шиг байна. Тэрнээс биш яг Европ, Америк руу дуртай хүмүүс чинь тэгэл ойлгомжтой амар тийм бор арьс амар гоё штэ. Тэгэхээр энэ яг ингэ дуртай соёлыг ялгаа. гэж бодож байна. Яг тийм бор арьсан дуртай яа дургүй гэж юусэн бодож байгаа юм тэгэл хамаагүй шүү дээ. Тийм дуртай юм уу? Үгүй харин үнэхээр хамаагүй зүгээр тэгэл зөгцсөн байвал би бас нэг удаа амар борлож үтсэн бас сонир юм билээ. Гоё юм билээ. Гоё л. Та одоо гэхдээ яг борлохоор одоо нэг юм гоё борлдог хүн гэж би бол одоо нэг яг одоо шулуух юм золдон борлдог байхгүй би ингээд нэг юм ерөөсөө ингээд алаг малаг цаохор төлөвлөд цаохор доод бүр нэг юм царай алдаад ачи юм болчдөг байхгүй юу. Тэр одоо эсвэл бол гоё борлуулах арга гэж байна уу? Чиний арьсл тийм яг нөгөө эмзэг талтай байж магадгүй л дээ. Би бол яг ерөөсөө нөгөө улааж мулаадгүй яг ингээл борлцдаг юм лээ. Тийм арьсны онцлог л хальта тий. Тийм байж. Ер нь Европ хүмүүс ч гэсэндээ бас борлож нар марн утаан байхаараа нөгөө нэг бүр ингээд хуулраа түлэгдээд өөрөөсөө амар болчдөг юм л дээ. Арьсны л онцлог. Жигт борлохоос л шилтгаалдаг хаад гоё харагдахгүй. Одоо нөгөө энэ тал дээр нь подолкны мөртэй энэ тал дээр ингэцээд нь шүү дээ тий. Тэгчүүл бас жоо юугүй шүү дээ. Ер нь бол зүгээр яг ингэ жигт гоё борлуулаа. Одоо чин тайн маань гарцсан тий. Тайнын дэвтэж мөвтөл хүүхнүүд чин 100 ер нь нэлээд тэгдэж шүү дээ. Би лав тэгдэг. Би ер нь ингээд нүүрнээсээ бусад одоо бүх арьсаа борлуулах амар дуртай. Тэр чин нүүр чин тэгээ цав цагаан. Нүрэ бодчих жоо бор кремээр тий. Жигдрүүлэл. Гэтэ баярмаа болохоор өөрөө угаасаа Европ стандартын тийм биетэй үү. Угаасаа амар Европ стандарт угаасаа. Алин да. Европ стандарт нэг юм байдаг аа. За Анука ямар стандартын биетэй юм бэ? Би бас нэг Аз охтууд бид гурлаа нэг юм нэг Аз охтууд ч нэг юм жижигхэн туранхай байдаг штэ юм гоё хэрцээсэн. Би бол бас тийм биш штэ. Яг одоо л төрөөл амар таргалцсан болохоос шиг өмнө ингээ байгаа болохоор намайг бол ингээ царай л Аз болохоос шиг ер нь бол нэг юм Аз стандарт гэхгүй баа. гэж бодчих. Тэр юу гэж бодчих. Зүгээр өндөр л ах тийм. Би бол том ястай хүн. Би ч ээжигээ давал бүр увсынхан ч угс том битээ шүү дээ. Усын сэвгэр шүү дээ би чинь. Би бид гурав дундаас эмиг бол нэлийн нарийнхан яг нөгөө нэг юм Аз октод байдаг шүү дээ. Ер нь би ч бас айгу том мөртэй байхгүй. Гэхдээ бүр мөртэй юм гэсэн ийм бал шүү. Зүгээр яг тэгээд би бол яг нэг таргалж болтгоо биштэл юм л ямар ч гэсэн юм амар том мөртэй. Би 10 жил мэлдэ ингээд мөрөө авчдаг байсан шүү дээ. Амар юм том цээж мөртэй болохоор юм яас. Тэгээд би одоо ч гэсэн ингээд хажуу тишээ ингээд одоо миний ингээд мөрнөөс ингээд толгой хүртэл дэрний яг энэ хэмжээ яг дэрний өндөр яг юм байх хэвээр. Тэгэхгүй бол нах жоохон намхан ячмал ингээд мөр ингээд бүр авчигдаад амар өвддөг ингээд. Тийм ясан мөртэй юм шууд ийм. Тэгээ одоо бол яг мөрнийхөө мөр гоё юм байна гэдэг юм а жоохон ойлгож байгаа болохос. Ер нь бол тэгээд тийм хүн чинь ингээд таргалуул заяа зүгээр яг шкаф болчдөг заяа. Тийм. Ер нь болдгоо мэлээ. Гэтэ ер нь тэгэл Монгол охтууд өөрөө өөрсдийн гэсэн гоё бусад Азуудаас ялгарах өөрсдийн гэсэн нэг тийм том ясны бүтцийнхаа хувьд ч юм уу. Арай өөрсдөө тий. Арай өөр ийм шанаа томтой гэдгээс ахуулаад тий. Ер нь би бол Монгол охтуудыг Аз дотор хамгийн гоё нэгж боддог.
Би яс тэр одоо тэрийг та нар хүлэн зөвшөөрөх юм зөвшөөрөхгүй. Би бол яг тэгж боддог. Амар гоё арьстай. Арьс нэг юм хөрслөг бор өнгөтэй. Тэгээд яс мөр томтой, тэгээ өвдөг тохой томтой. Ер нь юм чирэг харагдаад байдаг шүү дээ. Би сая ихтэй ийм их хэлсэн чинь сая анзаарлаа. Ийм нэрээ ийм амар мөртэй юм шүү дээ. Тэгээд энэ харин бүр экстра мөртэй юм өмсцэн тэгж байгаа шүү. Тийм л дээ. Тэгэхээр би нэг ингээд сайн нэг чамаа гэлэнгүүд чинь нэг клипнүүд чинь бодсон чинь нэрээ ийм амар ийм мөртэй. Тийм байна. Мөртэй юм байна тий. Гэтэ ер нь чинь саргалж болтгоо юм билээ. Яагаад болтгоо юм бэл. Бүр ингээ хаппи бибри бол. Одоо түрүү нэг хэдүүлээ урнаагч гэдээ яриад ер нь ээжүүдийн тухай ярьснаас одоо манай 3 зочны ээжүүдийг бол одоо Монгол танихгүй юм байхгүй. Бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр ээжүүдийн талаар ярьцгаая. Манай ээжүүд ерөнхийдөө бүгдээрээ ойролцоо настай байгаа. Тэгээ одоо би ингээ 30 гараад ирсэн чи манай ээжийн зан төлөвт нэг юм өөрчлөлтүүд орж эхэлж байна. Тэрвэршилтэй. Мэдгүй шүү. Би тэгж бол хэлээгүй шүү. Анука хэлсэн шүү. Зан төлөв өөрчлөлт орж ийн гэж тэрвэршилт юм биш үү? За мэдгүй нэг өөрчлөлтүүд орж байна. За тэгээд манай зочдуудын ээж нар ер нь одоо насны яваа зан төлөвт нь өөрчлөлт орж ийн үү? Ээжүүдийг ойлгож эхэлж ийн үү? Тэр талаар ярилцъя те. Тэгээ. Би жоохон бодоод байгаа. За, ээжүүдийг ер нь ойлгож эхэлж байна уу? За, одоо яг ээжүүдийнхаа насан дээр ирж байна те. Ээжүүдийнхаа одоо яг 30 гараад иржсэн насан дээр ирж байна. Тэгээд одоо яг өөрсдөө ээжүүдийнхээ оронд ингээд тавиад үзэхээр нэрээ юм байдаг гэж ч бодохнууд их гарч ирж байна. Ойлгодгүй ч байгааг бол дагуусаа тэгэл. Тэгтээ яг илүү нөгөө нэг юм яг одоо би ингээд сайн өнгөрсөн жил ээжтэй сая энэ жил ч илүү дуу хамт хийсэн шүү дээ. Тэр чинь болохоор яагаад тэгж хийж байгаа гэхээр гол зорилго нь болохоор бас би өөрөө ингээ нас биенд хүрсэн том яг юм ихтэй болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд ээж маань ч гэсэндээ бас яг тийм юм ихтэй хэвээрээ байна. Тэнгүүд яг энэ одоо бидний үеийн одоо хүмүүс үзчихвэл одоо яг энэ үе дээрээ эцэг ихтэй айгуугаа ойрхон байгаараа гэж яг хэлмээр байна. Энэ бол яг нөгөө нэг цаг хугацаа нас одоо оюун ухааны юм одоо эцэг ихтэйгээ давхцах юм нөгөө давхцал юм билээ ялчгүй. Одоо би бол ээжтэйгээ юу ч ярьсан гэж одоо ээж маань хүлээж авч ойлгоно. Би ч гэсэн ээжийг зөрүүлээд юу ч ярьсаа ойлголцсон тий. Ингээд нөгөө яг адилхан том хүмүүс болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үе дээр л амар гой дурсамж хийж ингээд нэг юм адилхан том хүмүүс болсон тий. Энэс цаашаа ингээд бас ингээд тий мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үе айгүй гой өнгөрөөгөө л гэж хүсэж байна. Тэгэхээр би бол тэрнтэй яг адилхан ээжтэйгээ илүү яг ойлголцдог энээр үнэхээр болсон. Гэтээ мэдээж ойлгодгүй байсан үе бол бас биш шүү дээ. Тэгээд би бас сүулт нэг юмыг амар ойлгосон. Би жоохон бахта нөгөө нэг ээжийг бүр ингээд амар дагаж байлдаг хүүхдээс аахгүй нөө ээж нь дандаа жүжиг мүжиг гээл амар явчихсан. Тэгээд заваагүй тийм хөгж байгаа юм шиг бүр ингээд тийм бүр амар уйлдаг. Тэгээсээ яг сүулт манай охин бас яг миний тэр насан дээр очсон. Тэгээд яг би орой тоглолтоо хацчих чи миний хойноос амар уйлаад тийм бүр айгүй хэцүү байт юм л шиг хаалгаа ингээд хаагаад явчих болохгүй ороод ингээд аргадаа зүгээр болгоод заа гээл зүгээр болонгууд нь гарах гингүүл ахаал уйлаад тийм тэр бол ингээд бүр ингээд өөр ингээд зулгаадаг. Тэгэл би яалчгүй л ингээд хаагаал уйлсан ч гэсэн яваал тэгэл замдаа шууд цэлэгнэл тэрийг яг ээж надад өмнө хэлчихсэн байхгүй би ингээд хаалгаа тас хаагаал уйлаад явдаг гэсэн би гээд. Тэгээ тэр нь бол ингээд яг нэг юм амьдралын давтаад байгаа юм шиг яг нэг ягаад ч юм ойрцсон ялчгүй ээжийн тэр мэдрэмжүү бол ялчгүй ойрцсон. Тэр байдлаар бол ялчгүй нэр илүү ойлголцож эхэлж байгаа юм. Тийм бай. Тийм нэг түрүүн асуусан шүү дээ. Ямар нэг асуудал одоо тулгарч ийн үү гэх мэтчлэн тий. Үгүй миний хувьд болохоор манай ээж угаасаа нөгөө амьдрал дээр юм амар хөвгчлөлтэй хүн байхгүй юу. Тэгэд яг мэдээж одоо хүн юм чинь амьдралд нь тий одоо нэг физикли ч юм уу янз бүр юм тохиолдож л байгаа бах. Тэгтээ тэрийгээ ерөөсөө нэг юм шоу хийж үзүүлдэггүй. Тэгээд би одоо тэгж боддог. Ер нь урнаагчийн хувьд ч тэр их туулагчийн хувьд ч манай ээжийн хувьд ч тэр одоо нэг юм амар сэтгэлийн хаттай. Тэгээд тэр хүмүүс бол ингээд биднээс next level шал өөр төвшний тийм хүчрхэг эмэгтэйчүүд гэвэл одоо тэр гурван юм санагдаад байгаа. Тэгээд ер нь эдний үеийн эмэгтэйчүүд тий ганцхан одоо манай аав ээж нарч биш тий. Тэнгүүт одоо яг түрүүний хэлдгээр ингээд нөгөө нэг одоо ээж аав нарын насан дээр ирж байгаа. Тэнгүүт амьдралын бас ингээд нэг ирээн бараан тий уналт босолт янз бүрийн юмнууд бид нар чинь туулаад явна шүү дээ. Тэнгүүт одоо тэр үед гар утасгүй машин унаагүй тэгээ өөр хүүхдүүдтэйгээ одоо ингээд ажиллаа давхар ээж ингээд жирэмсэн бахтаа одоо театр тоглож исэн гэж ярьж байсан байхгүй гизээ ингээд бооцсон
Тэнгүүт одоо яаж энийг тэр болгоныг амжуулж исэн тий. Тэнгүүт бид нар одоо ийм боломжтой үед байж яаж энийг бүр үнэхээр гайхдаг. Яарсан би ингэж юм ирэх гээд эмороод байна гэх юм. Ямар сони. Бидний үеч одоо юу эморох гэдэг нь яг юу гэж хэлээд байгаа гэж байна. Яг наад үгүй чинь надаас асуугаад. Яг би ч бүр ингэ тэрүүгээр сар болгоно юм болж идэг байсан. Яа та нар нэр ямар сонирн болцсон юм бэ? Эморох гэл нэг юм яриад байгаа. Тэр яг юуг нь хэлээд чи ингээд би сая төрчүүд ингэсэн байхгүй юу? Яг ингээд ээж хоёрын нэг юм бонд харилцаа бүр амар юм байхгүй юу? Бүр миний бүр сайн найз чиг ээж хийж намаа нэг ээж байгаагүй байхгүй юу? Тэгээд яг сая хүүхдтэй болоод төрсний дараа пөөх ээж ямар олон юмыг надаас нууж, ямар олон юмыг надаас ингэж халахалж болгож исэн бэ гэдгийг амар сайн ойлгож байгаа. Тэрнээс өмнө би ээжийг амар ойлгоод байна тий, болоод байна тий. Яг л ээж болж ойлгодог тий. Болоод байна гэж амар боддог байсан чинь яг ингээл хүүхдтэй болоо сая хүүхдтэй болоод одоо би яг 5 сар болж байгаа. Тэр хооронд бүр ёо би бүр ээжийг бүр ойлгоод улам их уйлаал заяа. Тэгмэд уйлангууд чи яагаа уйлаад байгаа юм гээл тий. Би чамааг ингээд жирэмсэн бахтаа би ингээд автобусны мөнгөгүй чамлал далайн ээж рүү залхаа хөхүүлчихэд буцаж явдаг байсан. Чи тэр сэтгэл готрол гэл илэнгүүд ээж ингээд хаа гайхаад заяа. Тэгэл тэгэнгүүт ингээд ээж за минийхэн бүх юм чи ингээд би араач айгуу сайн даа. Тэгээ би хүүхдээ чи айгуу сайн харж минийхэн зүгээр л ажиллаа хий те гэдэг байхгүй ээж. Одоо жишээ нь одоо яг ингээд байнгут за ээж нь усанд оруулсан бүх юм бэлдэн шүү. Чи ингээд ажиллаа хий. Хувьслахын ажлаа хийгээд бүх юм чинь ингээд юу чи ажиллаа л хий гэл тэгдэг заяа. Тэгэл тэнгүүд яг тэгсэн мөртлөө мяарад байгаа байхгүй би. Би зүгээр амар тэнгүүд одоо асрагчгүй те тэнгүүдээ ээж аав нь хажууд нь харах хүнгүү те тийм ээж нарыг харангуут би бүр пүү тэтэр чи амар сэтгэлийн хаттай юм бэ гэж бодоод байгаа байхгүй бүр ингээд тэгсэн мөртлөө би мяарж байгаад өөрийгөө амар гутраад те яа би яага мяарад уйлаад юм харчаагүй царайлаад байгаа юм болоо гэл одоо би сүүлийн 5 сар би ингээл жоохон гонт толгонд бол яста харчаагүй гэж бодоо даавар тэгэл ээж давар гэж ороод ирэн заяа тэгэл яг ингээл даавар гэсэн шүү давар тэгээд бодонгоо тэгээд амар хурд уйлж муулаад тэгэл одоо ингэ бодонгууд ингээ ээжийг ингээд яг одоо ажил дээрээч бодонгууд ингээд амар гүргэр тэгээ хамгийн амар ингээд гүргэр зангийн би бас дөөрөөс юм уу хэрвс дөөрөөгүй юм шиг би заримдаа ингээд шалчганаад аангуудаа би ээжийг боддог байхгүй яага шалчгана ээж ерөөсөө шалчгана дөө миний амьдралдаа аав ээж хоёр ерөөсөө шалчгана дүү хүмүүс тахгүй би ингээд аавыг хитэж ядарч ийн гэж хэлж байгааг сонсож байгаагүй ээжийг ядарч ийн гэж хэлж байгааг сонсоогүй тэгээ сая 100 манайх сая одоо 3 сард нэг киногоо авсан байхгүй. Тэрэн дээр ээж битүү ингээл бүтэн 24 цаг ингээд яг сцентэй ингээл зодтолж байгаа байхгүй. Тэгээ мөрөн мултарцсан. Тэгээд ингээд акшн хэсэгтэй. Йоо ямар имлэг орох уу гэл тэнгүүд зүгээр энэ дээр наалт зүгээр гэж суугаад байна заяа. Тэгэл тэнгүүд ямар хэцүү мэ гэж бодвол тэгэл зүгээр л гэдэг заяа. Тэгэл тэнгүүдээ энэ нь өвдсөн мэддэгдээд тахад чинь тэгээ бас ингээд нас нь ингээд 50 гарчлаа тий. Акшн кинонд бас хэцүү шүү дээ. Тэгээ тэнгүүд л ингээл гүрийгээл тэнгүүд өөрийгөө юм шалчган жагаа бодох. Надаа өстө тийм пист үнээр шалчган юм байна. Бууж өглөө гэмээр. Тэгэл урнаач хараад болохоор байна. Энэ болмоор юм байна гэх. За би бол болохоор юм. Би бол болоогүй юм байна. Тэг үнээр болоогүй юм билээ. Тэр түүж болоогүй юм билээ. Тэгж бодогцсон. Би сайн нэг юм асууж байгаа мартцсан. За түүж. Шал өөр юм ярьж байна. Подкаст румын хамтрагчаар Bacchus брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Оюун санааны төвлөрлийг сайжруулж, амун бие бэлтрийн чирэг байдлыг дэмждэг. Та өдөрт нэгийг уусан бахад өдрийн турш таныг сэргэг байхад хамгийн ихээр туслах болно. Намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Одоо нэрээ бодоодсэн чинь манай аав ээж нарын нас чинь яг тийм хөгшин бол биш, тий? Гэхдээ бас залуу бол биш. Тэгвэл бид нар чинь бас яг тийм бас цэл залуу бол бас биш. Хөгшин бол биш. Нэрэл яг л тийм байна тий. Одоо би бүр ингээ аав маавтайгаа юм ярихаар бүр яг найзтайгаа юм ярьж байгаа юм шиг санагддаг. Амар гоё. Тэгээ би ингээд өмнө нь одоо дахиад одоогоос 5 жилийн өмнө ч юм уу те ингээд ярьж марихаар айгу юм жоохон цензүүртэй ч юм уу нэг юм. Одоо бол ингээд юу ч хамаагүй ярьсан шууд ингээд авдаг. Яг тийм юм бэлээ. Тэгэхээр яг тэр бол яг тийм. Харин сая тэгж хэлсэн чи би бас бодогдлоо. Тэгээд нэрээ бас тийм биш үү. Аав ээжтэйгээ бас ярилцчихвэл зүгээр юм биш үү гэж бодоод. Гэсэн чинь яг тэр одоо хэдээс хэдэн насны хооронд байт юм болоо. Хэдэн насны зөрүүн одоо. Ойролцоогоор бидний хувьд бол 30-аас 40 заяа. За 40 яри хүрхгүй магадгүй.
одоо хүний хизээ эцэг их болсноо би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол миний хувьд бол одоо нэг тэг 30-аас 35-ийн хооронд хүүхэд нь. Ээж аав нар бол 50-аас 55. Эсвэл 55-аас 58-60 тэр хооронд. 50-аас 60 хүүхэд бол 30-аас 35 ч юм уу тий дунджаар. Тийм байвал эсвэл нэг яг огтлцох гэж бодож байна. Би сүүлийн үед ингээд ээжтэй бол бодоодсэн чи яг тийм байна. Одоо бол яг ингээд тий хамаагүй сайхан яриул ярьцдаг болсон. Тэгээ ядчил одоо сотуу орохоос бол нэг сонсохгүй шүү дээ. Ингээл хэлээ одоо тийм нэг том хүн юм чинь ганц нэг тийм байх шүү дээ. Тий нэг санаа зовхон шиш. Тэг хүнддэхгүй байж бол болохгүй. Тий мэдээч бол хүндтгэл нь байгаа. Тэгтээ тэрийг шууд хэлнэ шүү дээ. За ингээд хүн бол ингэсэн тий одоо тий ойлгоорой гэж орж байгаа юм чинь нэг тиймэрхүү байдалтай гэдэг. Одоо ер нь хаалтууд нь улам бүр багасаад одоо яг л хамгийн хаалтгүй дээрээ л явж байгаа юм. Тэрийг мэдчмээр л юм байна. Манай ээж бол жишээлбэл сүүлийн үед ингээд зан төлөвийн үед жоохон өөрчлөлт гараад байгаа байхгүй. Тэгээд яа антим би зүг тэрийг л хэлэх гээд байна л та. Тэгээд айгүй ярилцж байгаа их нэртэйгээ тий. За яагаад ингэж тий юунаас болоод байна. Уугны хүн байгаагүй юм даа ч гэдэм үү. Тэгээ ингээд ер нь айгүй их ярилцаад байгаа. Тэгээ бас энэ одоо юунаас болж байгаа тэр нөгөө нэг эрүүл мэндийн асуудлаас болж гинөө нас нь яг ямар үе дээр яагаад ингэж байна гэд. Тэр талаар би их нэртэй айгүй их ярилцаад байгаа учраас та хэдэд бас иймэрхүү юм анзаарч байгаа юм болоо гэх түрүү ер нь анзаарэгдэж байгаа. Жишээ нь одоо энийг жишээ нь сая би ингээд цэвэршил гэж хэлэхэд чамд бас амар эвгүүдүү ч юм уу санагдаж штэ. Одоо жишээ нь цэвэршил гэдэг үг чинь зүгээр шүү дээ. Яг ингээд шилжилтийн нас тэгэнгүүтээ 50-аас 60% одоо бүх одоо бидний ээж бүгд л ингээд одоо тий дараагийн пейс руугаа орж байгаа. Тэгээ тэгэнгүүт одоо жишээ нь одоо гадуур манай найзууд ингээд бөөнөр яаж хад яг адилхан проблемтэй те ээж нь гинт ингээд уурлах ч юм уу гинт гомдох ч юм уу те манай ээж бас тэгж байгаа. Тэнгүүдээ бас гинт нөгөө нь унтж байгаа гинт би амар хөлөрдөг. Тийм билээ. Тийм. Гинт ингээл цогоо онголоорой гэж хамуу юм тайлаад. Тийм. Амар хөлөрдөг. Тэгэл аюу хэцүү юм шиг Тийм. байлээ. Тэнгүүдээ гинт ингээ өөрийнхөө бас яаж байгааг мэдэхгүй те. Тэнгүүд би тэрийг яг юун дээр ойлгосон постпартум гэдэг одоо бид нар чинь төрсний дараа бас постпартумтай байгаа штэ. Одоо постпартум гэж байна. Төрсний дараах сэтгэл готрол. Яг тэрнтэй адилхан шилжилтийн насн дээр хүртэл ингээ хүмүүс амар их гэд яагаад байгаа мэддэггүй штэ. Гэрээсээ ганцаар юммаар санагдаад те. Яг тийм үе давхцлал юм шиг байлээ. Тэгэхээр одоо нөгөө нэг манай найзын ээж нь имчихгүй юу? Тэгээ тэгэж хэлжээсэ одоо яг муухагаар хэлэх юм бол одоо яг ингээд энэ идэр наснаасаа яг нэг юм эмээ олох нас руугаа шилжилтэхгүй юу? Тэрэн дээрээ яг биенийх нь физиологийг өөрчлөлт болж байгаа. Энэ үе дээрээ ээжигээ айгуу сайн одоо хайрлах хэрэгтэй. Тэгээ тэнгүүд сая нөгөө Таиландд бид нар 1 сар амарчаад ирсэн. Тэгэхэд ээжтэй яг нэг газар хамт байгаа байхгүй юу? Тэгээ байнгын өдөр шөнөгүй хамт байгаа. Тэгээ тэнгүүд ингээд би ч амар имзэг, ээж ч амар имзэг. Тэнгүүд хоёр талаасаа ингээд зөрчилдөөл хин хинийгээ ойлгохгүй. Одоо жишээ нь ээж ингээд айгүйх гэрээ ажиллал манай ээж айгүйх хийдэг байхгүй. Бүх юм ингээд хоолмол. Тэнгүүд нь би хажууд нь туслах уу гэж асуугаагүй болохоор амар имзэглээд ч юм уу ганцаараа хийгээд байгаа юм шиг санагдаад ч юм уу те. Би ч гэсэн ингээд унтаж унчаал босоол ээж хоолыг идчихэж баярлаа ээжээ гэж хэлчихгүй зүгээр л өө гэл угаасаа л ээж охин хоёрын угаасаа нэг баярлаа гэж шаардлагагүй гэж бодоод хинэгүүдээ тэхгүй тэр нэм жижиг зүйлүүдээр имзэглээд эхэлт юм лээ. Иймэрхүү яг ийм шилжилтийн үе дээрээ. Тэгэхээр амар амархан яг тийм ийм яг үедүүдээр айгу тийм үгээр сэтгэлийн дэмнэл болох хэрэгтэй юм шиг санагдсан. Баярлаа та айгу мундаг байгаа шүү те. Та миний хажууд ингэж байгаа бүх юмыг би ингэж байгаа танд баярлаа. Одоо ингэ тусалж байгаад баярлаа ээж гэд нэг удаа ч гэсэн зүгээр нэг ганцаараа байхад хажууд мөрөнд байрснаа нэг үнсээд ч юм уу те. Бид нар ингэж би бас нэг юм анзаарсан. Хүмүүс ингэж бид нар томрох тусмаа нялуурхаа болчихд юм лээ. Одоо ээжигээ би одоо тийм шүү тий. Нялуурхаа болчихд юм лээ. Би хүүхэд гаргасан амар нялуумсахгүй. Үнсээл ээж чи байнгын ингээл ингэр дээр нэг би 27 хүртэл мем барьсан заа юу. Мем барьж марал байнгын юм байдаг гэсэхгүй. Тэгсэн чи яг ээж болол би бүр сүулт ээжтэй үнсүүлснэ ч юм уу тэрийг санахаа болчих жоохгүй. Тэнгүүд харилцаанд нөлөөлөд эхэлчихсэн юм лээ. Тэнгүүд тэр хүн дуртай дургуй нь хамаагүй очиод тврээл тэгэл ингээл хацраа нийлүүлээл миний ээж өнөөдөр ямар байсан те. Тэгээ өдөр нь амар хэцүү байхад нь бас чи тоохгүй ч юм уу байхад юм бол тэр хүн ингээд юм лост юм хаягдсан мэдрэмж авдаг. Бид нар ч гэсэн өөрсдөө тэгдэг штэ амар хэцүү ядраад тарахад чи тэгчгүй ингэчгүй гэл ах юм бол ёо ямар хэцүү мэ гэх. Тэгвэл яасан хэцүү байсан уу те гэл нэг тэрхэд шал өөр өгдөг штэ. Тэгэхээр яг энэ дээр бол ээж нарыгаа ойлгоол байх хэрэгтэй юм байлээ. Тэгээд би бол өстой байнгын сая бол ингэж байгаа л за надад ийм хэцүү байгаа шиг одоо төрсний дараах сэтгэл готролд орж байгаа шиг ээжэд бас
тийм байгаа юм байна гэдэг яаж ойлгосон хэр ээжтэй хоёр нэг гэртээ чи чатаар хэрэлдээд өөстө та ингэдэггүй гэжсэн сүулт нь би ч гэсэн цэвэрч байгаа шүү гэлдэг байхгүй. Тэгс чи би бүүн гэл ойлгож байгаа юм чи нэрээ тийштэй гэл тэрийг сайхан ер нь бол ойлголтгүй маань сайхан уншчих хэрэгтэй юм бэл. Уншаад яг ямар физиологийн юм дээр яад юм байна, ийд юм байна гэдгийг аягуулсан уншаад тэгэл ойлгочихвол хэрэгтэй юм бэл л дээ. Ойлгосноо. Ойлголоо. За юу. Болохоор байна уу? Юм болохоор байна. Би одоо шүү дээ. Би одоо ингээд жинхнээсээ хүүдээ говцсон явчих واخгүй. За. Маахуу өнхөн навшин заяа. Хиттэй. Би бүр хоёр ойтой. Ямар сонин гомдсон. За яасан гэлтэй. Хоёр настай хөлтөд. Ингээд намайг ерөөс тоохгүй байхгүй юу? Тэгээ ингээд бүр ингээд жийж мийгээд. Тэрс ингээд ээж дээр л байж заяа. Тэг ингээд цугтаа ундангууд над руу хөлөө харуулж унтна. Тэг ер нь хөл мүл нь бол миний нүүр мөр хавцаал ер нь явж идэг. Тэгээд тэр нь бол жоохон аюу хэцүү байгаа. Тэгээ би ингээд хамгийн гол нэг юм жинкнээсээ ингээд найздаа ч юм уу ингээд нэг хүн гомддөө штэ тэ. Яг тэг гомдчоод байгаа. Тэр шиг заяа. Өөрөө ч гомдож байгааг мэдж байгаа болов. Хүүнэр ээжүүд рүү энэ одоо зааж гараа. Барис суучих үнэ. Ингээ байж идэ. За болсон. Хааш та нэрээ. Хийцүү юм ярьж байгаа чаа. За тэгэнгүүтлээ хүүнэр ээж рүүгээ гэдэг шиг таад бас яг аврагаа байсан жоохон доо. Үгүй юу. Би шууд Охтууд аврагаа гэдэг тэр яг үн юм уу? Үгүй би бол ингэж бодож байна. Ер нь бол хин хамгийн их цаг хугацааг хамт өнгөрөөсөн нь илүү их attention авдаг. За. Эцэгхийн харилцаан дээр ч гэсэн хайран дээр ч тэр найз нөхөрлөл дээр ч гэсэн. Тэгвэл угсаа тийм дам яриа байдаг ч тий. Дам яриа. Домог. Аман яриа. Нүг угсаа яг эсрэг хүүс рүүгээ ингэж яадаг гэдэг байдаг ш. Тэр бас гэхдээ бас үнэн байж маа. Ортойлох. Гэтэ наа чинь бас үнэн баг. Би бол үнэн гэж бодчих. Би угсаал аавынхаа хөлнөөс зүгдэд ерөөсөө салдгүй хөхтэйс ахгүй. Ээж намайг угсаа одоо ээж чинь хүүхдээ хөхүүлэн зөндөө их ажил хийж байгаа шүү дээ. Тэнгүүл аавыг л ороод ирэхээр л аав намайг нөх хөлнөөс маань өргөө доош нь харуулад ингэ айгүйх тоглолдог байсан. Ямар амар тоглолт. Тэгсэр аваад би яа худлаа. Тийм тэгээд бас аавтай ер нь хөлнөөс нь зүгдээ нэг юм жоохон сармагчин шиг хөвгтөөс ахгүй би аапу гэж хэлдэг. Аавтайгаа илүү яат ч юм ингээд бүх юм дээр л одоо ч гэсэн ер нь яг нарийн ширийн юмнуудаа аавтайгаа яат ч айгүйх ярьдаг шүү дээ. Тэгээд ээжтэй бол ярина л та ээжтэй угаасаа besties. Гэхдээ аавтай бүр ингээд нэг юм философийн төвшөнд овоод тэгж яриад л байдаг шүү дээ. Аавтайгаа илүү нэг нууц эрэгтэй хүмүүсийн одоо янз бүрийн юмнуудыг ингээл яриа л тий. Тэгээ уусаа ярих сэдвэн арай өөр байгаа гэдэг юм аа гэж байна шүү дээ. Аавтай хоорондоо бас нууцтай тий. Аав хэлж байгаа нууц ээж хэлэхгүй ээжтэй байгааг аав хэлэхгүй юу. Гэтэ тэр хоёр бие биендээ ярьчул яах вэ? Ярина шүү дээ уусаа. Охин чинь тэгээд тэр бол эцэст яригдаж л байгаа тий. Тийм шүү дээ. Би болохоор зүгээр яг нөө нэг ингэдэг байсан. Сая сүүл ээж болохоор яг ингээд завгүй үедээ яг театрт байх үедээ ингээд ер нь бол бараг 30 хоногор амар бэлтгэлтэй идэхтэй шүн мөн ирээл тэгэл өглөө унтж хахад ээж унтж байгаа л намайг босоод ирээл би бараг нэг гэрт байхдаа бараг 7 хоног ээжтэй уулздаг байсан. Тэгсэн мэт дандаа рутин зөрөөд тэгээд тэнгүүд тэр үед би ингээд заримдаа ингээд би ээжийг амар их санаад идэв хөхтэйс байхгүй. Тэгээд тэнгүүд ээж ингээд заримдаа ингээд шүн намайг босгосноо хамгийн анх 17 жинхлэгийн нэдгээ байсан шүү дээ. Тийм 17-ийн хошин шогт байж захта намайг ингээд босгосноо би нэг 4-5 талаасан баг. Ээж нь сая цалингаараа хевс авсан гэлдэг байхгүй. Хойлоо тэр хевсэн дээр хөвтөд үзье гэлдэг байхгүй. За гэд. Тэгээ би ингээд нойрмог би 4 настай мөртлөө тэрийг амар санаад байдаг байхгүй. Тэгээд би шууд ингээд боссон чинь яг нэг хевслээс 90 хевс. Яг дээр үед нөгөө нэг хан дээр наадаг хевснүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрэн дээр хевснээ гоё агаа гэдгсэн чинь тийм ингээд. Тэгмүүд нөгөө нэг сая эмтэй яг подкаст эхлэхэд яг чанартай цагийг өнгөрөөх юм бол гэдгийг би ингээд сая бодоод үзсэн чинь ээж амар завгүй байсан ч гэсэн ганцхан цагаа ч гэсэн надтай амар чанартай өнгөрөөжсэн байгаа байхгүй. Ярилцаал бүх юмаа ингээл тэнгууд би ингээд ээжийг амар санаад байдаг. Тэгсэн чинь сая нөгөө киноны нээлт гэдэг амар завгүй байхдаа нөгөө би шүн ягаад хүүхдтэйгээ баг 3 хоног уулзааг байж байгаад оройн нэг ингээд уйлахаар нь тэврээд ингээд хонхгүй шууд ингээл дежаву шууд ээж бодогдол
ёо ээж бүр ийм амар гимшилтэй санагддаг байсан бах та. Ёо ээжд амар хэцүү байсан бах та тий. Тэгэхэд би яагаад ээжийг санаад амар ээжийг буруутгадаг байсан бол ээж ч гэсэн ийм мэдрэл намайг амар сандсан ингээд тэрвэрдэг байсан юм байна да гэж бодвол тэгээд энэ Мартин амар гарч амж ээж бол энийг үзчихэл байгаа. Тэгэхээр таал бест шүү л гэж хэлвэр. Юу нэмэрхүү хааж хуйлчих гэдэг. Тэглэх хаяг мэдээ. Өдрөө ингээд орж ирээд байна. Юу амар зангираад юу ээжигээр хараа амар зангираад Тэгтээ яг одоо эмзэг үе дээр явж байгаа шүү манайхаа ойлгоо тийм шилжилтийн та одоо дөнгөж төрсний дараах сэтгэлийн сэтгэл хавлгаа ихтэй байх тийм. За энэ sorry. Sorry. Би сайн нэг төрж мөрж ирэмсэн болж үзэх болохоор сайн ойлгохгүй. Тэгээд тэнгуут та хоёрын хувьд болохоор мэдж байгаа шүү дээ. Жохон ирэмсэн. Би жоохон ийшиг ингэсгийг. Яана баярмаа. Маргааш нөгөөдөр ч миний найз зөвд их хүнд өдрүүд байх нь. Загмаа даваас сурцсан. Энэ нөгөө нэг яг маргааш битүүн байхгүй маахаа. Тэгээд баярмаагаас одоо дөжирцсэн үү? Би ч одоо өсөө дэшин шууж авал юу улбар шар үссэн. Хормогч зүгэл тэгэл живэл орчих шин. Одоо нөгөө нэг нөхөр хүүхэд нэхэд одоо бүр бөө юм болно ч. Үгүй би харин хэлээд штэ айл нэг хэсгүүдэн чинь буудж чигнээд аюу завгүй явж алтхоноос гарахгүй гэдэг. Тэг хүмүүст айл болох нь үзчихэж шүү. За эмээ хувьд аав охин байв уу, ээж охин байв уу? Би бол ээж охин гэсэн үгс ээж дээр өссөн учраас манай аав чөр ном жоохон бахад хамт байгаагүй. Тэгээд тийм ээж охин байсан. Тэгээд одоо нөгөө нэг том болоод угаасаа одоо аавтайгаа айгүй ойрхон болж байгаа. Тэгээд аав ч гэсэн битэр чинь хамт өсөөгөө болохоор бас харилцаа анхандаа айгүй эвгүй байдаг гэсэн аахгүй нэг дотн биш болохоор ингээл би бие барайл тий одоо нэг багасаа л нэг сардаа нэг ч юм уулзаал тий ингээл явж байгаа ш. Тэгээ одоо том болоод гэх юм уу манай аавын талын эмээ өвөө хоёроос нь надад ам байсан. Тэгээ намаа ингээд нэг 12 3 нас хүртэл намайг ингээд бүр хөөцөлтөд уулздаг гэсэн байхгүй. Тэгж жагаад намаа нэг ухаан ороод 14 мөр болсон чи манай эмээг надад хэлэхгүй. За одоо би чамааг ингээд 14 жил хөөцөлтлөө чиний араас тий. Одоо тэгээд чи өөрөө бидрийг хөөцөлт гэдэг нөгөө бид нэр одоо чиний ийм хүмүүс шүү гэдгийг ингээд ойлгуулж хэлчихээ. Тэгэл би одоо ингээд тэдний араас хөөцөлтөл юм чинь та. Тийм. Тэгэхээр одоо бол яг миний хувьд бол яг илүү тэр маань энэ маань гэсэн юм бол яг одоо байхгүй мэдээж жоохон бахтаа угаасаа яг ээж дээр өссөн учраас одоо манай герман аав байна тий ингээд шал өөр төвшөнд очсон учраас ээж өвгт байсан. Одоо том болохтой бол яг нөгөө миний доторх философи амьдралыг харах өнцөг одоо миний бүх жижиг саяжиг одоо тархиндах эдис маань аав минь байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор нөгөө аавтайгаа яг тийм ямар нэгэн тиймэрхүү юм дээр илүү одоо тий философик байдлаар төрөний ээжтэйгээ болохоор илүү сүнслэг байдлаар холбогдож аавтайгаа бол илүү бодит буюу реалистик байдлаар яг адилхан. Гэтэ ер нь тийм үү тий. Подкаст румын хамтрагчаар технологид суурилсан захим зээлийн үйлчлэгийг үзүүлэгч гэрэл зээлийн аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Та App Store болон Play Store дээрээс гэрэл гэж хайх. Эсвэл яг одоо үзэж байгаа подкаст румын YouTube description хэсгээс татах линкийг нь аваад гэрэл зээлийн аппликейшнаа гар утсандаа суулгаарай. Зээл авах шаардлагуудыг хангаж байгаа тохиолдолд таны зээлийн ирэх 24 цагийн хэдийд ч ердөө 3 минутанд тооцоологдох болно. Гэрэл зээлийн аппликейшн таны санхүүгийн гэрэл. Ер нь тэр яг нэг хамт байсан цаг хугацаа бол өөрөө амар чухал юм байл л дээ. Одоо энэ тэгтээ тэрхүү 3 сарын 8-нд гарч байгаа учраас хэдүүлээ яваасаа гэр бүлийнхаа тухай ярилцж болно шүү дээ, тийм. За бүсгүүчүүдийн тухай ярих үе цаг гарах байх гэж бодож байна. Би болохоор бас яг адилхан аав болохоор намайг 7 настай байхад юу яваад Солонгос яваад 9 жил болоод тэгээ нэг 10 жил төгсөж жагаад ирж исэн. Тэгтээ тэр хугацаанд бол тэгэл ингээ хол байцсан байхгүй. Тэгээ яг одоо намайг ингээ өсвөр насаа дуусгаад нэгэсэндээ баг 20 хүрэх гэж байгаад аав маань ирсэн. Тэнгүүд яг тэр цаг хугацаа бол бас одоо бодохоор хайраа. Тэг юуны тул тийм 9 жил болж байгаа юм бэ тий. Амар балаа санагддаг. Тийм учраас ер нь бол хүүхдээсээ иргэ хол байх гэж байгаа бол магадгүй мөнгөний төлөө ч юм уу байх гэж байгаа бол тэр яг хэсгийн цаг хугацааг бол мөнгөөр сольшгүй юм байна. Сольшгүй шүү дээ. Тийм.
Тийм учраас зүгээр магадгүй хүмүүс үзчихэвэл те байсан дэр шүү. Тэ. Хүүхдтэйгээ байх цаг хугацаа бол амар чухал маш чухал. Түрүүн бас нэг иймиг түрүү ярьжсэн дээр бас яг адилхан. Одоо нэг хүүтэйгээ унддаггүй байж байгаасаа эмээ өвөө дээр нь явснаас хойш бидэртээ цуг унддаг болсон. Тэгсэн чи хамт ундсан чи гоё байгаа байхгүй. Хөөхөн багс жижигхэн удахгүй л том болоод хамт унтчих чадгаа болж шүү дээ. Тийм болохоор жоохон үеийн үнэхээр ингэж нандинахгүй бол одоо би бол ингээд яг хүний амьдрал ямар богинох юм гэж л боддог болсон. Саяхан л төрсөн тэгэл нэг мэдсэн чинь цэцэрлэг одоо дараа жил нэг цэцэрлэг явснаа сургуульд орно ч гişээвэр. Тэгэхээр амар тэр жижигхэн үеийн бүр мангар шорт юм байлээ. Тэрийг бол яг нандинсан дээрээ. Би одоо нэг манай дүү чинь хүүхэдтэй тандахаа гэд манай гэрийн одоо гадлын бурхан байхгүй. Би ч одоо тэр намайг баян бамаа гэж дууддаг тийм заяа. Яагаад гэсэн чи би гаднаас орж ирэхдээ тийм гудамжнаас орж ирэхдээ байсан. Гаднаас орж ирэхдээ гудамжнаас явж агаад тэмж явж агаад гудамжинд явж. За дэвэд годомж санжаагч амар инээлхлээ. За тэг годомжнаас явжаад орж ирэхдээ тий гаднаас ингэж орж ирэхдээ зөндөө цор мортой юм барил орж ирдэг байхгүй. Тэгвэл баян бамаа гэж дуудсан. Тэнгүүд тэр нэр хүндээ алдахгүй тул би ч өстой гिचээж байгаа юм чинь гаднаас орж ирэх таланда янз янзын тоглоом үзүүлээ л тий. Тэнгүүд хүний хүүхэд дээр тэгж байгаа юм чинь өстой өөрөө хүүхэдтэй бол бүр өстой утгаа алдах юм байна гэж утсан шүү дээ. Ядчил амар сонин манай дүүгээс төрсэн хүүхэд ижиж аав ээж хоёрын айлантай ч надтай амар адилхан царайтай өгдөхгүй юу. Тэгмээ хүмүүс харчаад танаа хүүхдтэйгээ тэгээд идэх байхгүй юу. Тэгмүүд аюу сонь зав нүдмүүд тэр Европ стандарт энэ. Тийм санаасаа л нэг тийм аа. Тийм. Тэгээд идэх шүү дээ. Тэгээ хүүхдтэй болох ч ер нь одоо нөгөө нэг ер нь л хамгийн гоё хүний амьдралын бас нэг амар чухал мөч байд юм байна. Нэг чиний хэлдгэр те тэр нэг 5 одоо манай дүү чинь 5 нас хүрч байгаа. Тэгмэд яг саяхан юм жоохон мессенж одоо эргээд ингэ дурдалцтэй. Тэгмэд яг энэ мөчт нь аав ээж нь яг хажууд нь байж ивэл амар игдүүтэй тест хөөрхөн үеийнэд юм билээ гэж бодсон шүү. За миний хувьд болохоор наадхан төрчтэй амар том алдсан. Яасан гэсэн чи ингэсэн байхгүй. Нөгөө нэг яг төрхөөс өмнө манай нөхөр юу байх гээд Бээжингийн их сургууль тэнцсэн. Явах уу би чулаа авчихгүй гэхгүй. Тэгчгүй өстой би ээж мэж байгаа юм чи өстой 2 жил сурчаал дэр тэгэл хоёлоо өстой сайн ажилд орол хоёлоо өстой нэрээдүгээ ботсон модсон гэл тэгсэн чинь манай нэг сайн найз номи гэд үгүй дээ өстой яг ихний 2 жил аав нь хамт байж ижил бонд гэж юм үүст юм аа. Тэгэл сургаал явчаал ирэнгүүт нэг л юм хөндий олчтой шүү. Тэгэхээр би юу өстой манай ээж хоёр ч амар ажилтай яхад та тийм хөндий юм байгаагүй гэлтэхгүй. Тэгэл төрсний дараа манай хүн сар болчоод явсан. Пүү би ямар амар ном юу үнэн байсан бэ те. Яа тэгэхээр нэг ямар ч юугүй юу ч хийхгүй хажууд ингээд байж байгаа л нөхрийн амар том фүүл мэдрэмж авдаг. Яг гуруулаа байх. Тэгээ тэр хүн гэр цэвэрлэхгүй ч надад туслахгүй ч болно. Зүгээр л хажууд суугаал хажууд юм яриа суухан л амар сэтгэлийн дэм болд юм бэлээ. Тэгэл тэгвч би байнгын видеог халтаалаа. Хаста чамаа байлгадаг гэж гэл нөгөө өөрөө яв хичээдэг араас нь ингээл те. Тэнгүүд яг саний хэлдгээр яг хэрвээ хичээл ном ч юм уу ажил ах юм бол хэрвээ боломж нь ах юм ба штэ бас тэгээд боломжгүй хүмүүс ч гэсэн байгаа те. Заавал хамт байхыг хичээгээрээ л хичээлмээр юм бэл. Үнэхээр нөө одоо ихэнхэн тэгэл нөгөө нэг юу гэдэг чинь эцэст яг угаасаа юуны төлөө явж байгаа л те. Тэгэл нөгөө нэг жаргалын төлөө одоо жишээ нь ямар нэг юм болохгүй болоод ингээд хоёр тишээ ингээд одоо тусдаа амьдрах гэдэг гэр бүл салах биш шүү те нөгөө өөр тишээ явж ажил хийх мэт гээд хэрвээ тэр нь ингээд зовж байгаа бол хамтдаа тэр зовж байгаад хамтдаа ингээд заваад хамтдаа ингээд жаргалын төлөө явсан нь илүү зүгээр байхгүй тусдаа ингээд давхар дахиж зовж тэг угаасаа утахгүй шүү тэгэхээр тийм юм аль болох чадлаараа тэгсэн л дээр тэгээд ихлүүлцээ тэгээд одоо дуусахыг хүлээж Амжилтсаа. Эхлээд нэг жил болмоор байна. Нэг жил өнгөрцөн. Одоо нэг жил диплома бичээл ирнэ манай нөхөр. Дээрээ чи. Тэгээд дундуур нь бас тэгээд ирсэн. Дундуур нь ирээ сая өглөө залгаал би өстө чи байхгүй энэстэй амар их депресстэй киноны ажил гээл уйлал тэгсэн чинь би яваад би бол 14 хоног юм л явсан шүү дээ нокка гэдэг. За. Гэхдээ яг Бээжин гэдэг чинь бас ойрхон байна тий. Бас гайгүй тийм учиртай. Уулал байнга л ирээд байгаа. Тэгэл байнга ирэх тусам байнга байлгамаар санагдал.
Тэгээ ээж авч ирэхлүүлэхээ болж байгаа. Би чи айлын ганц амар ирхвэсэн байхгүй юу? Ер нь ирэх бүр амар ирэх. Ямар нэг ирэх юм дутагдлаад байна шүү дээ, тий. Одоо жишээ би жоохон тэгсэн чинь нөгөө манай хүүхд өөжөө гараад ирсэн чинь ээж аваар шууд ийм болцсон юм. Би өвдөөд гэлтэнгүүд ээж яасан яг гэдгээс чи хүүгээс минь хол байгаарэ. Би бүр урчигтэр би бүр амар гомдоо тэрэн. Хүүгээс минь хол байгаараа годомчнаас орж ирчихээ. Тэгээд би бүр амар нүхнэс цэлэг Годомчнд барьсан хүүхэн минь чи. Тэгээд би бүр амар гомдоо шууд нүлмс цэлгэнд өгөхгүй. Тэгэл ээж хүү арчаал хүүгээс минь хол байл маска зөө гэл намайг тэгвэл өстө нэрээ хувийнхаа зохион байгуулалтыг яахгүй өстө хүү өвтгчүүл гэл миний хүү гэл тэнгууд би дотор би уулантай юу хөвчтэй гэж бодогдол. Тэгэл тэрийг нөхөртөө уйлал би ингээд гэл тэнгууд манай үнч намайг юу агаал гэл за. За нэг зовлон байна. Тэр нэг өстө годомжнаас орж ирчээд гэдэг шиг заа юм. Тэг би юугаас годомжнаас орж ирдэг нь би байхгүй юу гэртээ. Тэгээд гоё тренд болохоор тэг хүүхд угаасаа ингээ өвднөө ойлгомжтой. Тэгэл би нэг юм guilty заяа. Тэг мэдхгүй яг үндэ би яг тэр годомжнаас тэр ханиадыг аваад очиж зүггүйгээ мэдхгүй. Яг үнэ. Тэгэл ингээ нэг юм хүүхд өвдөнгөд би ингээд нэг юм гим хийцэн заяа. Тэг яах ч ёстой те нэг юм. Юу ч гэсэн аавын болонд очиж сууж ихээр болон олдохгүй айгүй хэцүү нэг тийм асуудал байна. Тэгээд хэрвээ бас те хүүхд Годомжнаас орж ирдэг бол Годомжнаас орж ирдэг бол энэ асуудлаа одоо шийдмээр байна өө. Энэ айгүй хэцүү асуудал байлээ шүү. Түрүү бас нөө подкаст эхлэхээс өмнө бид хэдэ ярьжсэн аахгүй баярмаа хүлээнгээ. би хоцорсон маяа шүү. Тэгсэн чи нөгөө нэг Анока сая төрсөн гэдэг. Гоё смут ордог юм биш үү энэ чи. Маттыг бодохгүй смут. Тэгээд тэгсэн чи нөгөө нэг юу ярьжсэн аахгүй. Яг хүүхдээ болсон чи санснаас аяг хэцүү байсан гэдэг жаа шүү дээ. Тэгсэн надраа амар хараад тэгсэн. Гөө тэгт үнэн шүү дээ. Энд чинь үнэхээр хэцүүлсэн. Тэнгүүд би болохоор яг эсрэгээр нь бодож байсан аахгүй. Би болохоор ингээд хүүхд төрчүүл чи болохоор хүүхд төрчүүл ингээд амар гоё маяг гэж бодож чинь бодсноос чинь хэцүү байсан. Зөв. Би ингэсэн. Юу нь хүүхэд ингээд анх жирэмсэн болол ер нь бол би ийм хүн байсан байлаа. Найз майзгаа жирэмсэн байхад ерөөс анзаардгүй нэг юм хайн хүмүүс идэв штэ. Тэнгүүтээ ингээд ерөөс хүүхдийн талаар ч нэх бодож байгаагүй. Яг үндэ яг өөжөг болохоор төлөвлөж олоогүй. Тэгээд яасан тэгээд баяртай байсан. Олоод амар баярлсан. Тэгээд окей гэд. Тэрнээс ч одоо 3 жилийн дараа хурмаа игээд хурмаа ясныхаа дараа ингээд жирэмсэн болно гэж бол зарим хүмүүс болдог штэ. Батна битээр хувьд бол тийм байгаагүй. Гэтэ хийг амар хаппи хүлээж авсан. Манай ээж хоёр чи торт өрөөл ингээд бодчих юм чинь. Би хамгийн түрүүнд жирэмсэн мэдчихэл ээж аав руу хэлсэн байхгүй. Тэгсэн чи манай аав ингээд гэл дугаа болсноо. Гэл дугаал тасалчтیں۔ Тэнгүүд нь би санамал ээж рүү залгаж чинь гэл гашгараад тэгэл нэг цагийн дараа хоёлоо торт өрөөл ингээд ороод ирдэг байхгүй. Тэгээ би болохоор ингээд баярлсан мөртлөө жоохон шокны яа тэгэхээр нэлийн олон төлөвлөсөн юм байсан. Тэгсэн чинь би заа заа тэгсэн чинь ингээд амар баярлж хүлээж аваад тэгэл дараа нь ингээд тэрийг ингээд хүлээж авах сэтгэл эхлээл баярлж аваад амар дэгэн тоогон байд юм бэлээ. Одоо ингээд би ч нэг амар дураараа хүн байхгүй юу ингээд яваал ажиллаад тэгтээ айгүй их ажиллах дуртай. Тэгэл ингээл ер нь хөдөлгөөнтэй тэгсэн чинь яг тэр юм ингээд хумигдаад яг нэг хүнээс тусгаарлаад эхлэхээр тэрэндээ амар стресстэй юм бэлээ. Одоо ингээд би ингээд одоо төрчөөд 2 сар яг гэртээ байна гэхээр бас гэртээ бэж чаддгүй төрлийн хүн. Тэгэхээр ингээд гэртээ байгаад яг 2 сар хүүхдээ хараад байна гэхээр тэрэндээ ингээд стресстэй л те. Тэгээ зөвхөн би ч гэлгүй ихэнх ээжнэр яг тийм л байд юм билээ л те. Тэгэнгүүт ингээд яг тийм стрессийг ингээд сошиал дээр ерөөсөө нэг харуулдаг юм билээ. Яа тэгэхээр ингээд бүх хүн ингээд амар баяртай. Ээж болсон ээж болохоор ингээд шүүм бүтэн амар хайр ингээд мэдрэн те. Тэгээд мэдрээл л та би яста хамгийн амьдралын аз жаргалтай хүмүүс гэл те. Тэнгүүд заримдаа бол тэгэж үнэхээр мэдэрдэггүй. Заримдаа үнэхээр хэцүү санагддаг юм билээ. Тэрийг би ягаад сошиал хүмүүс ингээд хүмүүс муу хэлнэ гэж бодоод хуваалцдаггүй л бахал та. Тэрнээс ш ер нь бол бүх ээжнэр л ингээд найл хүүхдээ бас ээж мэж нартайгаа ярангуут ингээд амар хэцүүгээ нуугаад гоёга нэг ийм царайд өмчлөө цаанаа амар тийм хэцүү юмнууд нь дээж өгдөг. Тэ хойлоос ярьж харсан жоохон ингээд. Self-awareness. За нэг хитэн микрод их чинь жоох янзлах гала. Би бүр эндээ таачих.
Подкаст румын хамтрагчаар GGI Beauty бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр GGI Beauty-гээ оруулж ирдэг Cum Laude Lab бүтээгдэхүүн, за Испани улсын эмэгтэйчүүдийн эмч нараар зөвлөгддөг номер 1 бүтээгдэхүүн бөгөөд за ерөнхийдөө бүтээгдэхүүн дээрээ үр дүнгийн болоод чанарын судалгаатай байдаг нь за энэхүү брендийг сонгож хэрэглэх хамгийн чухал хэмжүүрүүдийн нэг болдог юм байна. Мөн энэхүү за Cum Laude Lab бүтээгдэхүүн маань GGI Beauty-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн за Cum Laude Lab бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл description хэсэгт за энэхүү брендийн Instagram хаягийг нь оруулчихъя. Та бүхэн тэндээс ороод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Podcast румын хамтрагчаар GGI Beauty хамтран ажиллаж байна. Юун дээр зогслоо? Нэг яг худлаа ингээд. Тийм, яг ингээд. Тэг яг ингэдэг. Тэнгүүд одоо жишээ нь яг ингэдэг үү? Яг ингэдэг нөгөө түрүүний ясна. Тэнгүүд одоо яг тэрийг ингээд амар гоё. Тэг хажууд нь юу өстой үнэхээр амар том аз жаргал байгаа хой хүүхэд бол. Тэгвэл тэрийг бас дагаад бас сэтгэл готрол юм байна. Өөр бас сөрөгч бодлууд байна, эрэгч бодлууд зэрэг ингээл явж идэг. Тэгэхээр тэрийг нойр нойргүй хандах гэдгийг би өстой хүүхдэд төрөх хүртлээч мэдээгүй заа. Хүмүүс ингээд жирэмсэн байхад сайн унтаад аваа гэдэг. Би энийг яагаад унтаад аваа гэдэг юм болоо гэж бодсон чинь яг яасны дараа төрсний дараа бүр ингээд яг 3 цаг тутам босоод тэгэл няраа хөвт чи ингээл янз бүрийн нөгөө нэг унтч мунтахгүй заяа. Тэгэл тэнгууд яг тэрэн дээр ингээл стресстэй. Тэгээ жоохон гингүүд нь яац юм болоо гэл те. Байнгын юм нэг мом инстинкт явал амар хэцүүсэн байхгүй. Тэгээ тэр мэр дарамт чи ингээл хүнийг сэтгэл готролд оруулаад болоо те. Тэгэл өмнөх байсан амар өмнөх айгу эрхчлөөтэй байсан юм аа ингээд ээж нар чинь амар сандын мэлээ. Тэгэл мэдээж би хаа чин өмнөх шиг байхаа бэл чин амар тарган. Тэгээд тэгснээр тарган. Тийм би олгоод бүр ингээд талан тархаа ёо гээл тэ. Тэгэл өмнөх зургуудаа харангууд энэ үедээ амар гоё байсан да. Гингүүтээ яна би ийм гоё хүүхдтэй олчоод ягаад ингэж бодоод байгаа юм бол гингүүтээ дахиж ингээд гүйлт мэтрэн заяо. Тэгээ энэ болго ингээд дарамт ингэж ирж байгааг айгу зүгээр шүү гэдгийг ингээд сошиалор илүү их хүмүүст мэдүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэхээр энэ подкастыг үзэж байгаа одоо ингээд постпартум дээр явж байгаа охтууд бол энэ бол бүр окей те хэрвээ ингээд сөрөг бодол бодчихвол it's окей гэхдээ чи араас л явж байна. Дөрөв яг энтэй ярьж байгаа. Нэрэ тийм баярмаа чимээгүй л байна. Чимээгүй шарж авчих. Юу ярих нь энэ Баярмаараа нэг харсан чиг үсмэсээ. Ер тоосон шинжгүй шал өөр юм бол би годомж руу яаж Хадамж. Харин яг тэгж л бодогдсон юм байлээ. Тэгэхээр бас нөгөө жирэмсэн би өөрөө нөгөө нэг хүнтэй дүнгэж үерхэл зүгээр найзалж явах замдаа жирэмсэн байхдаа ерөөсөн анхаарал тавьж байгаагүй найзуудаасаа бас энэ подкастыг сонсч бол уучлахгүй мээр санагдсан. Би тэгэл сайн баяр үргий гэл тэгэл болов. Яг үндэ тэр хүнийг яг юугаар ингэж сэтгэл зүйн яг яаж байгааг ерөөсөө асуухгүй заяа. Баяр үргий зү хүүхдээ олчоор баяр үргий. Тэгээ чамаа нөгөө нэг төрчөнгөт ингээд бас ирж байгаа хүмүүст ингээ амар баярлж байгаа зү сонио. Нэг хүмд юм боддгоо байсан тэгэл насаараа мартдггүй юм байл шээ. Тийм үү. Тийм. Жинхнээс амар боловсрал эзэмшээд байгаа юм санагдаад байна. Тэгэл яг тийм л эмзэглэл болчихж байгаа байхгүй даа. Амар эмзэг тэгэл яг дааварлахгүй. Хүнд чинь сүү орохгүй байгаа мó гэл аав хэлэнгүүт намайг ингээ хүүхдээ хоолчдаггүй байна гэл бодож байгаа мó гэл буруу сүргэн бодвол заяа. Тэгэл тэнгууд бүгд надлаа атаклаад байгаа юм шиг санагдал заяа. Тэгэл амар гомдч моддаг болчих юм билээ. Тэгэхээр ер нь бас гэр бүлийнхэнд амар төвчээртэй байгаад нь баярлалаа. Энэ бүхнийг чи яриа төсөөлөөгүй байсан чинь одоо ийм юм байдгийм байна гэдгийг чамд одоо төсөөлшгүй зүйл нь тэр байсан байж тээ. Яг орчууллаа. Шууд ингээд базаж орчууллаа. Яг үн за яг наадахыг чинд ярих гэдсэн. Тийм байна. Би ерөөсөө учраа олохгүй байгаа. Би болохоор наадах чи одоо өөрийнхөөс одоо би өөрийнхөө мэддэг юм яриа. Минийх болохоор юм эсрэгээр байсан аахгүй юу. Тэр нь юу байсан гэхэлэр нэг юм би болохоор хэцүү гэж бодож байсан хүүхд гараад ирвэл төрж үзсэн шиг. Минийх бол эсрэгээр аауч их сайдлахын төрдөг гэсэн тархиараа төрдөг гэсэн шүү дээ. Сэтгэл зүгээр ингээд төрчдөг. Тийм. Одоо за би одоо энэ 3 хүүхний чинь дагаад энд нэг ч за окей. За тэгмэд би болохоор шүү дээ. Би болохоор нөөний ийм үг гэдэг шүү дээ. Нэг хүүхдэд болох хэцүү л гэдсэн. Гэтэ ийм гоё байсныг нь яагаад хэлээгүй юм гэдэг шүү дээ. Би болохоор яг тэр өнцгөөсөө. Би болохоор хэцүү гэж тооцсон. За яана гэж. Би бол зүгээр за одоо яана гэж зүгээр хамгийн ихний мессеж бол одоо баларсаа одоо ингээ хүүхд яана одоо яаж хүүхдтэй болоод ерөөсөө л ийм мессеж орж ирж байгаа юм.
Тэгэнгүүт яг эсрэгээрээ миний хотлоор ингээд эн чи ийм гоё юусэн юм биш үү? Энэ ийм биш, ийм биш. Тэгвэл ингээд би годамжнаас орж ирсэн юм шүү. Тийм би яг годамжнаас орж ирсэн юм баахгүй. Тий. Тэгвэл тэр нь амар гоё юусэн. Тэгээд аль годамжнаас орж ирэх биш. Мацарч шүү. Габи андаа ороод ирдээ. Мэн жоохон алуулаад байна шүү. Хүснээс гарч за. Тэгээд мэрэлж бүр шараад байна. Тэгвэл тэр нь гэхдээ одоо үргэлжилж байгаа. Хүүхдээ ингээд том болох би ингээд жоохон багт нь ингээд за яг энэ дээрээ зогсчихсан. Энээсээ том болчихвол хөөрхөн биш болчихно гэж бодож үгүй юм билээ. Ямар үгж байгаа би. Үгүй харьяа би улам хөөрхөн болоод нөө. Улам хөөрхөн болоод байна. Тэгж байгаа цаа. За нэг арай л тийм лээ тий. Би дүүнийхээ хүүхдтэр яг мэдэрсэн. Чи одоо хурдан том болооч тий. Өшөөд тоглох юм зөнтэй байх чинь тэгмээ санагдаад идэв л ч тий. Миний найз ч дүүгийнхаа хүүхдийг лээ. Би одоо мэддэг юм дээр л ярьж шүү. Мэддэг кейс дээр. За тэгээд тийм байсан. Тэгээд тийм л. Гэхдээ бас наад чинь бас ийм байсан байвал бас зүгээр юм тий. Амар гэж бодчихоор ер нь юм тийм байт юм шүү дээ. Бүх юм expectation амар доор тавиад минийх доор тавих шиг буусаа ингээд мэдхгүй бүх эрэгтэй хүн ингэж мэдэрдэг үг би бол сайн амар мяа кино гэж бодоо орсон ч амар гоё байв. Бигтэй амар мяа үгдэж хүүхдээ бодгоо. Зүгээр юм чи хүүхд чи ер нь ээжтэйгээ адилхан нь чамтай адилхан. Би зүгээр нэг айгаадсан юм уу? Айц шүү за. Амар хэцүү бах та гэж бодсон баг тий. Юу н зан төлөв хувьд уу? Ер нь царай төрөх одоо царай нараа тогтож амжаагүй байд юм уу? Одоо л ер нь тогтож байгаа. Тэгээ өвөөтэйг л адилхан. Ээж мээ ямар ч байх. Манай амар ямар сони юм тий. Одоо өсөө харсан хүн болгон тэгээ би сүүлд нэг өвөөтийн хамт стори идсэн ч өс хүн болгон өвөө л гэж хэлээ. Гэхдээ манай охин болохоор бүр яг би байхгүй юу? Бүр зүгээр яг миний копи байхгүй юу? Тэгэнгүүт копи ч гэх юм. За энэ ч зэрлэг биш копи шүү. Би нэг өчтөр найзтайгаа нэг копи мопи брэнд мен тийм сенсэн юм ярьжсэн шүү. Тэгээ ороод хүүхдээ копи мопи нүггүй шүү гайс. За яг миний копи байхгүй юу? Одоо юу болж байна уу? болж байгаа. Болоод байна. Болмоор байна. Тэг ингээд одоо ингээд миний чихчэн уруу жишээ нь юм би яг илгээр юм. Яжлаа инээд муутай бол би их төвчж байгаа шүү. За болохоор юу амар сонь санагцсан гэхээр ингээд нөгөө мөр те нөгөө мөр тэгээд миний нөгөө хэл ер нь бол бөөрийнхий байхгүй юу одоо ийм үзүүргүү тэгэнгүүт би уг нь бол бөөрийнхий ярих хэвээр азар тийм биш. Тэгээд тэр хэлний байдал чихчэн урууны мойног байдал за тэгээд эрхийн урууны те хэлбэр одоо хөл мөл те ингээд бүх юм нь ингээд бүр яг намайг дүүрээсэн байхгүй юу. Тийм юм ингээ харахаар бүр амар бүр ингээ аюу сонин санагдаад юм билээ ингээ хөөхнөөс илүү ингээ аюу сонин заяа хөөхнөлтэй гэхдээ тэр ингээ амар сонио бүр ингээ яг ингээ намайг зүгээр хуулбарлаа гарцсан тийм ингээ яг дахиад өөрийгөө ингээ хараад манай ээж хүртэл дахиад чамаг би яг чиний багыг л хараад байна яг чи гэдэг тэр надад амар сонин санагдсан. Одоо чиний ээжэд эмээ нарт нь бүр сайн мэддэг. Бүр сайн дахиад хүүхдэн төрчих жоохоо байхгүй юу? Яг ээж бас тэгсэн. Яг ингээд төрж байхад ингээд би чамаа тэрврээд буцаад би ээж болсон юм шиг санагдаад байна гэх тийм. Тэгээ надад хүүхдээ намаа яг надтай адилхан ингээ гараад ирчих. Ингээ цаашаа хараад ингээ шалтаа ингээ унтчихсан байхгүй манайх. Тэгээ араас нарч бүр яг би тэр нөгөө таг гэсэн юм уу тийм. Тэр бүр инээ төрчих. Би гэхдээ энэ дээр нэг юм бодсон та нар санаж та чи хүүхдээс өөрийнхөө ингэж одоо ингээд хүүхдтэй болсны дараа өөрийнхөө бүх дутагдлыг чи ингэж пөөх би чи ийм дутагдaltaй хүн билүү гэдгийг ухаарсан уу? Хүүхдээ хараад уу? Тийм ер нь болсныгаа дараа арай ихтэй санджаа юм бол хоёулах гэж тий хүүхд нь яаж хүмүүжүүлэх хүүхдээсээ анзаад өөрийнх нь дутагдлыг зааж ойлгохгүй шүү. За одоо ингээд хүүхдтэй болоод яаж хүмүүжүүлэх вэ гэдгийг бодож байгаа шүү дээ. Хариуцлага бодогдож байгаа. Яг тэрэн дээр ингээд за миний ийм зан чанарыг дуурайсан болов. За миний энийг битгий дуурайгаасаа эдэр гэж бодсон. Тэгээд өөрийнхөө дутагдaltaй чанаруудаа одоо олж илрүүлээд яна миний энийг битгий дуурайгаасаа эдэр гэж бодож ирсэн үү? Тий. Габи андаа манд айгу хэцүү юм шүү. Зүгээр тэгэж бодоогүй ч болно шүү дээ. Би бодох шээ наа чи угаасаа удамшиж байгаа шүү дээ хүссэн үсээгөө. Би чи өөрийнхөө нэг хүнд илдэггүй муухай юмнуудыг бас дотроо бодож байгаа шүү дээ. Би ч дандаа сайн биш шүү дээ те. За энэ том болоод яг юм наа чи. Харин бол таа гэж бодоод тэгээд иймэрхүү юм бол байгаа. Тэгээд тийм болгол та яа дээ.
Миний хүүхд юм чинь. Тий, миний хүүхд юм чинь. Миний A copy юм чинь. Өмнө нь намаа нөө айлын ганц болохоор манай найзууд чи айгу нэг тийм дураараа тэгээ таяа нэг үйлдэл мөлс чинь жоохон амиа хичээсэн гарчдаг гэдэг төгсөхгүй. Тэр би хүлэн зөвшөөрдөггүйсэн ер нь бол. Гүүштэй би амар нэг френдли штэ би ер нь тийм биш штэ гэд тэрийг ерөөсө дандаа denial буюу дандаа ингээд үгүй гэдэг гэсэн. Тэгсэн чи яг сая ингээд төрсний дараа би ямар амиа хичээсэн юм бэ гэж боддог хгүй юу. Тэгээд тэгэнгүүтээ за айлын ганц байх чинь өөрөө одоо дүүмүүтэй хүмүүс чинь шал өөр юм билий. Дүүмүүтэй хүмүүс чинь шал ингээд багаасаа ингээд нөгөө хайраа ширлээд үтцсэн ч юм уу те. Тэгвэл одоо жишээ нь түрүүн би одоо ээж над дээр ингээд хүүгийн минь гэхээр имзэлж ийн гэдэг чинь бас нэг айлын ганц юм яваад байгаа штэ. Тэгэл би дотроо би энэ хүүхдээ айлын ганц байлгачих нь ойрхон төрөхөстэй юм байна ч юм уу те. Ийм айлын ганц чи бүгдийг авсараагаа сурцсан. Бүх attention-ыг авсараагаа сурцсан. Тэгэхээр чи тэрийг гоё ингэ шеэрлээд бас өөрөөсөө өмнө хүн бодмоор нь штэ. Тэгэхээр би за ер нь айлын ганц байлгаж болохгүй юм байна. Ийм байж болохгүй юм байна гэдгийг айгүйх бодож байгаа штэ. Тийм үү. Тэгээ үнэ ер нь аль нэг god mom суучтай гол хойноос явж байна да. Тэгдэм да гэж. Би түрүүний нөгөө нэг A-copy-г нэг хэлмээр байна. За. Би энэ өчтөр найсгаа тэгж ирж байгаа юм ингээд одоо Монголд ингээд дэлгүүр явахаар амар хэцүү байна яг үндэ. Энэ бол таслан зогсоогдмоор санагдаж байгаа. Яг ингээд ер нь бол тийм Gucci Louis одоо юу вэ тийм хүн өмсөх албагүй шүү дээ заавал тий. Тэгээ тэгэн барин байж ингээд нөгөө нэг юм ингээд нөгөө нэг дэлгүүрээр ингээ явхаар л битүү копи яваад байгаа байхгүй юу? Ер нь бол хаашаач орсон. Тэгэхээр энэ байдал жоохон сонирн байгаад байгаа юм яг үндэ. Тэгээд ингээд нэг авах ч юм олдохгүй тэгээд ингээд альбтай юм шиг заавал тэр брендийн имийг өмсөхөр хүн гоё харагдана гэсэн үг бол ер нь биш шүү дээ. Би амар далис дээр явах чинь. Гэтэ тэрийг жоохон залруулахгүй л юм уу? Наач ч гоё сэдв шүү дээ. Тэгэнгүүт ерөөсөө зүгээр хүн өөртөө зохисон цэвэрхэн ингээл гоё л хувцлах нь чухал болохоос биш. Нөгөө заавал брэнд биендээ наахаараа гоё харагдана гэсэн үг бол ерөөс биш. Тэр одоо Versace малгай өмснө, Louis Vuitton өмснө, Gucci-гийн тэлээ зүөхэ бойл гэж ер нь бол амар үнэхээр хэлмээр идэг. Тэр бол одоо амар надад бол миний хувьд бол миний өөрийн хувийн үзэл бодолд бол амар тэнэг санагддаг. Тэгээ тэрнээс үүдэлтэй өчтөр зүр тийм найзтайгаа буу халж агаад өөрөө ирэхгүй шүү дээ копиг ороод ирчихлээ. За. Тэгсэн шүү. Аха. Тэр заавал тийх албагүй шүү дээ тий зүгээр тэрийг л ярьсан юм аа л. Хувцсанд бол нэг амар ач холбогдол өгөхөслөө яг биендээ л гой биетэй хахад юу ч зөхөн дөө. Ерөн бол гэж боддог шүү дээ. Тэгэхгүй бол зүгээр нэг цагаан crop top өмсвөл гой биетэй хүн тэгэл гой джинс өмссөн багт амар гоё харагддаг шүү дээ. Тэгэл амар их брэнд өмссөн мөрчлөө би хаана нэг сонирн бол тэгэл сонирн харагддаг гэж би бодсон. Гэтэ сая тэр нөгөө нэг Prada байлуу юу илээ аль нь илээ сая нэг буу юм болсон шүү дээ. Нөгөө цүнхээ хятадд нөгөө нэг $15 захиалж хийлэгдэг байсан нөгөө илчлэгдээд тэгээд ерөнхийдөө одоо энэ нөгөө high fashion брэндүүд одоо luxury брэндүүд ер нь ингээ нэр нь амар унаад байгаа юм лээ. Бүгдээрээ нөгөө хятад тэнгүүд хятадууд одоо өөрсдийнхөө нөгөө master copy-гоор бүр дэлхийд одоо бас цөм зөгч байгаа гэдэг сүүлийн үе мэдээлэл байна. Гэтэ тэр чинь яагаад тэгж болохгүй гэж би бол наадхан тэр чинь бол санал зөрөлдөж байна. Одоо юу гэдэг Prada гэдэг нэрийг гаргаж ирэхийн тулд тэр чинь өөрөө их цаг хугацааг зарцуулсан маа шүү дээ. Яа тэр $15-оор Гэхдээ яг хөө тэр чинь одоо нөгөө бүтээгдэхүүнээ тэнгүү тэр чинь одоо ингээ $15-оор ингэж тэрийгээ ингэж ин гэж одоо авангуутлаа хүмүүс их хулигдчихж байгаа байхгүй тэр нь үнэн гэдэг нь тэгвэл анханасаа бид нар ингэдэж шүү бидний нэр учраас бидний энэгээр ингэсэн юм та нар ингэж ягаарай бидний нэр хүндийг зүүж байгаа учраас гэж анханасаа хэлэх хэрэгтэй байхгүй тэгэхгүй энэ бол ийм юмны айрсан ийм нэрээрээ ашиглаж одоо өөртөө илүү их мөнгө хийхийн тулд өөрөө хэлбэл бараг 100 дахин их үнээр одоо зарж ин гэдэг чинь ер нь бол лойвер талтай болчихж байгаа байхгүй сая бол тэр нь илчлэгдээ тэгээ одоо яг тийм фэшн брэндүүдийн одоо юунууд ингээд бүр нэр хүнд айгу унцсан. Тийм нөө би нөө хятадд төгссөн гэдгсэн шүү дээ. Яг үйлдвэрүүдтэй ингээд хятадын үйлдвэр ингээд судлаад ингээд зааж маж хаад ер нь бол бидний боддог үнээс бүр 10 дахин бараг 50 дахин хямдхан юм бэлээ л дээ. Тэнгүүдээ жишээ нь одоо Dior-ийн нэг цүнхийг бид нар одоо за $3,000 авлаа гэж бодоход одоо Guangzhou-д ч юм уу те яг үйлдвэр нь Guangzhou-д байлаа гэж бодоход тэрийг яг $15 бол хийдэг. Тэрийг бас яг тэнд ажилладаг хүн тусдаа яг материалыг аваад хийсэн бүр копи болчихлоо гэхдээ тий бүр яг адилхан нэг хүний гарнаас гэхдээ нөгөөт нь үйлдвэрээсээ гадуур хямдхан зарчдаг. Тэгэхээр бас тийм юм байдаг юм билээ. Тий нөгөө копийн дотроо нөгөө master copy, A copy, B copy гэх. Тэр хүүхд нь зүгээр master ч зүгээр A copy байна. Яна master шүү. Sorry, master copy шүү.
Аваад. Хүүхдэн зүгээр мастерч биш A copy байж идэв. Өөр түрүүн тэгж хэлсэн шүү. Миний A copy. Үгүй яа нэгэд яг ийм ярьж байгаад яалчгүй ойрхон байсан үгүй шүү. Оруулчлаа тэгээ тэрийг Зүгээр маазарж байгаа шүү манайх. Үгүй. Би ойлгож байгаа байлгүй дээ. Ойлгож байгаа байлгүй дээ Тийм манайх. ойлгож байгаа. За манай Баярмаа чи хэр брэндсэг хүн бэлээ тэгвэл. Үгүй яах вэ тэгэл би тэгтээ ингэж боддгийн ер нь. Манай нэг үеэл Нью-Йоркод одоо баг 20 жил амьдарч байгаа эмэгтэй төгхгүй. Тэг би баг жил болгон жилдээ 2 удаа ч юм уу гээд Америкт очдог. Тэг өөрөө Америкт бас 5-6 жил амьдарч исэн хүний үед зүгээр надад тэгж бодогдоод байдаг хгүй. Одоо тэнд амьдарч байгаа хүмүүс ингэ зүгээр харангуут тий хүмүүс чинь нэг Америк юм гэл аяг ихтэй шүү дээ. Тэгвэл тэнд байгаа хүмүүсийг харахаар болж өгвөл ийм нэг брэнд юмнаас жоохон татгалцчих тэгж өмсдөг гэж би бод. Айл болох одоо ийм custom design хэрвээ яг high fashion руугаа орё гэж бодож ил custom design өөртөө зориулж хийлэгдэг. Эсвэл бүр ингээд viral болоогүй брэндүүд эдэн шүү дээ. Одоо нэг ийм одоо тэгсэрнээ үнэн нь болохоор айгу боломжийн үнэтэй, жоохон үнэтэй ч гэж магадгүй. Тим юмар жоохон flexed юм байна гэж би бодсон. Тинтхийн одоо Америк амьдарч байгаа монголчуудын хувьд те тэнгүүд яг ингээл LV гэхлээр тэр нь жоохон нэг юм хуучинсаг мэдрэмж төрүүлдэг. LV-гүүч яг өмсөх туртай одоо шинэ гоё Balenciaga эднэрээр гоёд хүмүүс байна л да. Тэгээ тэрийг бол ингээд ер нь ихэнхтэй гэх юм уу манай одоо миний үеийн найз нар маань ер нь тиймэрхүү юмд аюу туртай байсан. Дайс энийг үлбэ дахиад. Чи яг сая чамаг юусаа шоолоогүй шүү. Би зүгээр ивчдэг ингээд гэхэрцгийг маа бисаа. Энэ намайг харж шоолоод тэгээд бид яг нөгөө нэг жоохон чамайг шоолоод байгаа юм шиг эвгүй санагдуулсан байж магадгүй гэж хэллээ шүү. За. Тэгээ миний хувьд болохоор яг би нэг тийм амар брэнд гэж яг үнэндээ бол ёстой тэгдэггүй. Тийм яг тэгээд ер нь одоо ингээ Монголын бас гой одоо брэнд гарч ирээд шүү дээ. Тийм одоо ингээ гой дизайнеруудын хувцснуудыг би ер нь хийлгэж өмсөх аюу туртай. Ялангуяа одоо ингээл тоглолтын хувцснаас ахуулаад гоё шүү дээ. Өмөд тий яг гутландаа бол жоохон анхаардаг ер нь бол тий гутлал яг гоё одоо яг жинхэнэ брэнд гэх юм уу нэг юм гоё юм аваад өмсчих аюул туртай. Тэгсэн ирнэ бусад одоо зүйлсээр бол нэг тийм ач холбогдол өгвөл ер нь бол яг түрүүний одоо Анукагийн хэлдгэр тий аль болох одоо надад одоо юу гэж хэлдэг фитнесийн хувцас их чухал гэдэг шүү дээ. Фитнесийн хувцас. Тэгээд нөгөө нэг бие дэвтэйхэн хувцас гэдэг шүү дээ. Өглөө жогинг хийгүүх те одоо янз янзын тиймэрхүү бэлтгэлт. Тэгээд тэр дундаа юм нөгөө нэг борооноос хамгаалсан тиймэрхүү одоо цов мов шиг тийм бие дэвтэйхэн л хувцас нөгөө супер гоё гэдэг л санагдаад. Podcast румын хамтрагчаар Mufti Forex бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. За тэгэхээр Mufti Forex-ийн зүгээс арилжаачид та цагаан сарын Grove бие урамшууллыг зарлаж байгаа юм байна. Тэгэхээр за хэрхэн оролцох вэ гэхээр урамшууллын хугацаанд та эхний шалгуурын дансыг 15% хямдралтай үнээр худалдан авах боломжтой болж байгаа. Үргэлжлүүлэн 2 дахь шалгуурын дансаа худалдан авахад за хямдралын хувь нь 30% болж нэмэгдэнэ. За та 30% хямдрлаа бусдад бэлэглэх мөн боломжтой юм байна. Энэхүү урамшуул маань 2 сарын 21-ээс 3 сарын 11 хүртэл үргэлжлэх тул та бүхэн Grow урамшууллын кодоо ашиглан за шалгуурын дансаа худалдан авч боломжоо ашиг болгон хувиргаарай. Ингээд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Mufti Forex-ийн вебсайтаас авах боломжтой. Манай энэ удаагийн хамтрагчаар Mufti Forex бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Түрүүн хувцсан дээр ярьжсэн те. За шууд үргэлжлүүлээ явчих. Би бол хувцсан дээр ингэж бодоод байгаа. За гэхдээ Баярмаг хэлсэн чинь нэрэл одоо Gucci ч гэдэм үү, LV ч гэдэм үү. Одоо юу гэдэм тэр high fashion биш ээ. Тэр чинь high fashion. Жохон тийм өндөр зэрэглэлийн брэндүүд. Тэгээ luxury брэндүүд бол нэг тийм old school мэдрэмж өгч чинь хэлсэн чинь те. Би бол ер нь бол өмсч үзээгүй шахуу л та. Тэгээ ер нь бол тийм юмд угаасаа нэг тийм сонирхолтой биш. Тэгээд гэхдээ тэрийг зөгтөг хүмүүс гэж бас байна. Жишээлбэл Luminoгийн MC ахыг бол нэм LV, Versace өмсдөг ч тий. Coach юм болгоо мэдсэн харагдаад байдаг тий. Versace юм уу? Тэнгүү тийм MC ахыг бол яаж ч утсан тэр брэндүүдтэй нарахаар зүгээр байгаа байхгүй тий. Тэгээд одоо тэгэл миний хувьд бол зүгээр тийг санагдаж байна. Гэхдээ тэрийг өмсөх туртай хүмүүс нь тэгэл өмсөгдөө тий. Гол нь нөгөө нэг хууль бүтээгдэхүүн авчаад
ориг гэж харуулж байгаа нь бол бас жоохон шудраг босол байх те. Тийм тэгжээс зүгээр санагдчих. Би гэтээ энэ талаар бас огт ерөөсө тоодгүй ч тийм хүмүүс идэх тий. Ер нь бол би бол бас тоодгүй. Ориг нь байна уу? Тэгээд огт одоо манай аав жишээ нь байна. Манай аав ч бол ерөөсө баг зүгээр бичгэн л гайгүй л юм одоо буурал биччихээг бол юу ч хамаагүй өмсдөг байхгүй. Тэгээд өөрт нь үгүй энэ аюу эвтэйхэн байгаа учраас би энийг өмсөж байгаамаа. Наад малгай чинь надад таалагдахгүй байна гэдэг ингээд яг жинхэнэ ориг одоо брендинг ингээ аваад өчглөөр үгүй надад ерөөсөө таалагдахгүй. Би зүгээр энэ өөрийнхөө энийг өмсөж идэх үү гэд тэгдэг байхгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү юм бас тоодгүй хүмүүс бас их байдэн шүү дээ тий. Тэгэхээр одоо магадгүй тийм хүмүүс бол энийг бол нэг тийм чухал сэдв гэж бодохгүй байхаа л гэж бодож чинь тий. Тэгээ яг одоо залуучуудын хувьд бол энэ бол мэдээж нэг алж хэлбэг. Яг ингээд дэлгүүр явахаар яг үнэхээр бүр авах юм ингээд олддгүй юм байлээ. Бүр үнэхээр олдохгүй юм чи. Тэгэл за гой хүнснийхээ үйлдвэрлэлүүдийг дэмжүүл гоё тийм. Зөндөө гоё. Жишээлбэл одоо нэг энэ блютей хамтарч ажилладаг байхгүй юу? Энэ бол угаасаа тийм хямдхан. Тэгээ олон нийтэд зориулсан угаасаа. Нэг хямдхан цаашид амар үнэтэй бол биш. Монгол брэнд. За. Миний мерч бас байгаа блүү дээр. Тийм. За наатахнаас чинь л аваач. Тэгээд бид нар ингээд чиний мерчийг авна. хамтарч ажилладаг. Тэгээд одоо жил гараа хамтраад баг 2 дахь жил рүү хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө подкастн дээр дандаа юм блүү өмсдөг байхгүй юм. Тэгээд эн чинь бас л хувь нэмэр шүү дээ. Тийм шүү дээ. Энийгээ бас дэмжил та нэгэндээ хайртай. Тэгээд эднийхээс бол би нэг айхтар цалин мөнгө төгрөг аваад ч юм уу ингээд нэг хоцоож яваадаг юм бол байхгүй. Гэхдээ за тий зүгээр нэг Nike ч юм уу өмсөд Adidas ч юм уу өмссөн байжснаас Монгол хүний карманд орогдё гэдэг бодол бол бас байдیں۔ Гэхдээ бас өөрөө дуртай л да. Блүүгээс гоё юм лээ. Манай найзууд ч гэсэн блүүг өмсдөг. Тийм. Блүү гоё. Хурцмөрчгөн дулаахан л юм байлээ. За маа бүсгүүчүүд сүүлийн үед ер нь юу хийж гин? Чөлөө цагаа юунд өнгөрөөж гин да? Чөлөө цаг байна уу? Тохонтой яг үнэ. Одоо би сингл чөлөөтэй хүнээрээ л яахаас тэгээд сингл гэдгээ. Тийм. Тийм. За сүүлийн үед гэхдээ стад одоо тэгэл завгүй гэдэг үг одоо баг амны уншлах болсон юм хайшин тий. Гэхдээ ер нь бол байнга л ажилтай л байгаад идэв. Тэгээд өөрийгөө би ер нь яхаар энэ одоо ажлын төлөө төрсөн хүн юм уу хайшин тий. Яагаад ингэж үргэлж завгүй байгаад байдгийм болоо гэд өөрийгөө ер нь жоох ингэж ажиглаж үзлээ л тий. Тэгээд дуртай юмаа хийж байгаа болохоор өөрийгөө одоо завтай завгүй байгаагаа сайн ойлгодгүй юм байна гэж бодсон. Тэгээд ер нь бол чөлөө цагаараа л амьдраад байгаа юм шиг л байдаг шүү дээ. Тэнгүүт одоо урлагийн маань ажил одоо тийм болтлол одоо бараг л миний хоббигоо яг хийж байгаа учраас тий энийг бол хідэн цаг хийсэн ч хамаагүй хичнээн шүн нойргүй хансч энэ бол нэг тийм хэцүү зүйл биш юм шиг санагдаад тий. Тэгээ харин яг нөгөө яг ажилласаа арай өөр юм хийж үзье гэж бодсон чинь одоо боксоор сүлж бит хичээлж үзлээ. Спорт гэдэг чинь өөр айгу гоё зүйл юм байна. Тэгээ Батгэрэл Данаа багшийнхаа шав болж орсон. Тэгээд бас яг киноны зураг авалтанд зориулж бэлтэж байгаа ч гэсэн энэ маань өөрөө миний хобби, шинэ хобби болсон. Тэгээд ер нь нэг бүр тамирчны хэмжээнд болж үзэх нэг тийм мөрөөдөл байгаад байдаг байхгүй юу? Бүр жоохон махаас л байгаад байдаг гэсэн. Тэгээд бүжигэн дугаас амар туртай байж одоо болохоор ийм нэг өндөр кардио авдаг тасгалууд идэв штэ. Бүр ингээд бүр зүрхний ачаал бүр амар ихсдэг те. Ер нь спорт чинь хүнд амар өөртөө итгэл, урам зориг, хүч те. Одоо тэр нэг юм завгүй байлгах байдал. Тэгээд хүний юу гэж бодноо, тэр хүн намайг одоо юу гэнэ хүмүүс чинь айгүйх тийм санаа зовоол идэв штэ. Тэ намайг өстө тэгчгүй гэж. Спортоор хичээлдэг хүнд ямар ч тийм бодол байдгүй мэн гэж бодсон. Тэгээ энэ аюу гоё мэдрэмж юм байлээ. Цоо шин мэдрэмж орж ирсэн. Тэгээ тийм болохоор зүгээр яг үеийнхээ залуучуудад, тогтоодод тийм хүмүүст ямар нэгэн спортоор заавал хичээллэр тийм хайкинг ч юм уу юу ч хийж олно тийм. Гараа даалгах чинь ч гэсэн өөрөө амар. Тийм маш юм сэргээш. Энэ бол тэр чигтээ допамин гэд өгдөг зүйл юм гэж бодсон шүү. За манай хоёр чөлөө цагаа яаж өнгөрүүлж юм нэр яг Баярмагийн хэлсэн шиг л юм байна. Яг нөгөө өөртөө нөгөө ажил гаргаж амьдарч байгаа учраас нөгөө хуваараа гэдэг юм бодоо тий. Өөрөө яг юмаа зохиож яг зохиолыг бичиж амьдарч байгаа учраас одоо яг нөгөө чөлөө цагаа өөрөө л тий бүтээж амьдарч ин гэх юм тий. Чөлөө цагаараа би бас яг фитнес хоёлоо таарсан шүү дээ. Тэгэл фитнес хийж гин. Тэгэл яг нэрээ спортон дээр бол би амар санал нэг байна. Бүр яг нэрээ бүр яг дэмжмээр байна. Би бол одоо жишээ нь юм өглөө айгу ууртай сэрдэг юм бохгүй ингээд.
айгу муухай ааштай сэрдэг ер нь. Тэгээд яг би фитнес хийснээс хойш бол миний стресс амар тайлагдаад тэг миний ааш айгу гоё засраад байгаа. Тэгээд нэрэ тэгээд яг тэрэн дээр би яг Бүрнийг амар муухай ааштай юм шиг тийм амар гэхдээ зүгээр юм өглөөдөө жоохон юм мүүдис ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Жоохон дуугаа хураацсан яах гээд байгаа юм мэддэггүй. Би яг тийм байдал маань бол яг ярьлаад айгу юм гоё яз жаргалын гормон ихтэй алсан. Би ч тийм имийг ууралж ахыг өстой амьдралдаа харж байгаагүй мэн. Чам ууралдаг гэж хэлэхээр ч л тэгж бодлоо. Ийм амар байл. гараа даа юм аа гэж. Монгол үг шүү дээ. За. Тэгэхээр спорт бол тийм байна. Тэгэл яг чөлөө цагаар спорт хийж гин, сул цаг гарвал охиндоо зориулж гин. Өөр чөлөө цагаар одоо бас нэг юм сурж байгаа. Тэгэл чөлөө цагаараа сайхан гэр орондоо байж нэг юм тайван юу ч хийхгүй байх л одоогийн байдлаар миний чөлөө цаг л болж байна доо. За миний хувьд болохоор яг чөлөө цаг байгаагүй аюу удаж байна. Тэгээ одоо болохоор яг нөгөө нэг өдөр шөнөгүй ажилтаа байгаа. Яа тэгэхээр манайх одоо 3 сарын 5-нд Аминч гэдэг кино нэгж байгаа. Одоо нээсэн байгаа гэж. Одоо нээсэн байгаа. Нэгэд 3 хонж байгаа. Тэгээд хэрвээ одоо энэ явж бол бас киногоор реклам үзээрэй. Тийм тэгээд ард нь нөгөө нэг яг хувьслал продакшнд би яг өөрөө ажиллаж байгаа болохоор яг нэг 3 эмэгтэй хүн л яг ингээд энэ бүгдийг яг нэг 3 хуваагаад авч байгаа болохоор жоохон завгүй байгаа ачаал ихтэй. Тэгээ нэг нь болохоор яг киногоо манд зугаал би болохоор маркетинг дээр ягаал нөгөөх маань санхүү манхүү бүх юмаа хийгээл яг гуруулахны ажиллаж байгаа болохоор ер нь бол амар завгүй байгаа. Тэгээд манай ээж чинь өөрөө одоо хувьслаасаа бараг гарч байгаа. Одоо ингээд та нар өөртөө мэдээд хийгээд тийм болохоор яг жоохон ачаал аваад тэгээ тэрэндээ жоохон мяарад гэх юм уу нөө жоохон өөртөө пөө энэ чинь ингэж амжуулах хэвээр амжихгүй байх гэдэг дээр жоохон мяа дээрэл байна да. Гэтэ яг манайхан кино үзчихээ тэгээд ямар хуу болж сэтгэлээ асуулцаарай. Тийм. Тэгээд хажуугаар нь болохоор би үнэхээр фитнес юм байна. Яа тэгэхээр нөгөө төрхөөс өмнө айгүйх фитнес хийдэг байсан байхгүй. Би бараг 7 оны 4-5 өдөр фитнес хийдэг байсан. Тэгээ сая нилээн завгүй бас дахиад уйллал байжсэн чи гараад ядаж нэг цаг фитнест алхачаач гэл манай нөхөр тэгэл тэгэнгүүт ер нь аль фитнес амар их санаж гин. Тэгэхээр юу ч гэсэн нэг одоо хий. Харин тийм. Тэгээд юу ч гэсэн нөгөө нэг хийсрээр төрсөн болохоор 6 сар фитнес хийж болтгүй юм бэл. Тийм намайг бүр 2 жил хийсэн. Тийм. Тэгэхээр одоо би тэрийг дуусгах сурж явж байна. 6 сар дууслаа тийм. Тийм 6 сар яасны дараа одоо энэ киногоо нэгээд нэг аятайхан болоод нэг завтаа болсныхаа дараа фитнесээр л амар хичээлмээр байна. Тэгээд би өмнө нөгөө нэг усан сэлдэг байсан. Тэгээд усан тас амар сэлмээр байна. Тийм. Тэгэхээр юу ч гэсэн усанд сэлүүлээрээ би бас хэрэг хүн сэлүүлээрээ. Ерөө би нэг энийг хэлмээрээ тахгүй нөгөө нэг сэлүүлээрээ багтаа нөгөө нэг яг ингэ шигшээд нөгөө яг усан сэлтийн багт байсан. Тэгээд тэгэнгүүт тэр чи чинь бүр тийм шал өөр төвшний юм ярьж байсан юм байна шүү. Тэгээд яг одоо ингээд миний нэг юм юмыг одоо дуусгах ч юм уу нэг дотроо ингээд хэрэг цуцсан ч гэсэн буцаад босдог зан чанар яг нэг юм тамирчин байсан болохоор тэгээд идэхгүй. Яг ингээд дуусгах хугацаа тий 50 м-т одоо 100 удаа хурд хийгээл тэгээ араасаа 30 секундын амралттай ч юм уу тэгээ өдөрт 10 км сэлдэг байсан үе байсан байхгүй. Тэгээд тийм үе байсан. Тэгэхээр амар ямар нэгэн спортыг түрүүний баярмаа хэлдгээр амар төвчээр суулгадаг хүнд. Тэгээ юмны ард дуусгах тийм төвчээр суулгадаг. Тэгээд ямар нэгэн юм тайлбар хэлэхгүйгээр зүгээр хий гэдэг юм суулгачтай юм байлээ. Тэгээд түрүүн баярмааг ярьж хад нэрээ тийм бэ шүү гэж бодчихсон. Тэгэхээр юу ч гэсэн одоо энэ подкастыг үзэж байгаа. Тэгээд айгүй олон асуулт ирд юм уу над дээр одоо ямар спортоор хичээллүүлэх мөлөвлгээд би бол усан спорт бол үнэхээр гоё спорт ч гэж хэлмээр санагдлаа. Би над дээр чинь тэгтээ бүр яг тийг санагдлаа. Сумья манай дүү чинь нөгөө нэг шут боксингийн улсын аварга болсон баг өнгөрсөн жил. Тэгээд ганц л баримт шут боксинг гэдэг төрөл үүд юм байна. Боксing бас нэг юм одоо боксинг тийм төрөл юм байна л. Тэгсэн чинь 80 кг тоглоод улсын аварга боллоо. Тэгсэн чинь яаж ингэж одоо ямар шухан зарчим баримтлж байгааг нь харсан байхгүй. Ерөөсөө зааланда 1000 одоо өшөглөх байсан бол 1001 өшөглсөн хүн нь л ялагч болно тий. Төрүүлж цогсон аварга болно тий. Ерөөсөө энэ хоёр зарчмыг л баримталдаг. Тулааны спортоор төрүүлж цогсон ялагч болдог. Тэгээд хамгийн одоо 1002 цохих хэвээр бол 1005 цогчих. Чи ерөөсөл яг л тэр энэ дасгалыг хийх юм бол чи мастер болох юм бол тодорхой гэдэг тийм л хоёр зарчмыг баримтлаад байгаа байхгүй. Тэгээд спортоор хэрвээ яг хичээлж байгаа хүүхдүүд ч юм уу дүүнер ах юм бол тий аль болох одоо нэг төвчээрээс гадна хувийн зохион нөөтгний хөдөлгөөн селф дисциплины чинь
Тийм сахилгат гэдэг одоо тэр л хамгийн чухал хүнийг ер нь амжилтанд хүргэх гол юм чи сахилгат юм байна гэж бодсон тийм. Би ер нь хараа ийм би. Гэж ийм үеийнхаа ийм 3 эмэгтэйтэй хамт суугаад ингэж ярьжсэн удаа байхгүй юм. Би бүр нөө асуулт мартаа таагаар. Ингэсэн зөө сая нэг баярмаа хөөе санжаа гэсч би бүр энэ габи мабэр ингэсэн сууж шít. Санжаа амар сонирн байна те гоё байна. Тэгээд нэг тийм үү гоё байна. Чиний ярьдаг яриансараа өөр яагаад байна. Амар өөр байна. Ягаад ч юм нэг тийм гоё позитив бай шүү. Подкаст румын хамтрагчаар Ox Bar бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. За тэгэхээр Ox Bar-ын хувьд за шинэ инновац бүхий Magic Maze 2 бүтээгдэхүүнээ та бүхэнд бас танилцуулж байна. За энэ хүү бүтээгдэхүүний хувьд та бүхэн өөрт хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой. За шинэ бүтээгдэхүүний хувьд за LED дэлгэцтэй болсон. LED дэлгэцэн дээрээ цэник болоод за шингэний дуусах хувь маань гарч ирэхээс гадна airflow буюу за шаталтын хэмжээг бас тохируулах боломжтой юм байна. Хүүхдээс хамгаалах горимтой гэдээ маш олон шин зүйлс маань нэмэгдсэн байна. Манай подкаст румын хамтрагчаар Ox Bar бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд ерөнхийдөө бас подкаст маань өндөрлөх тал руу хандж байна. Тэгээд урилгын маань өглөө авч хүрэлцэн ирсэн бүсгүүчүүдэд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн маань тухтай байж чадвуу, ярихсан зүйлээ ярьж чадвуу, подкаст маань ерөнхийдөө таалагдаад ч орцсон шүү дээ, тийм манайхан ч бүгдээ. Анукаас бусдна. Би ороог. Анх удаа санжаатай уулзч байгаа. Түрүү сая анх удаа санжаатай уулзч байна. За, дэжгүй юу манайхаа. За уусаа тий гоё подкаст шүү дээ. Үзэх өөрөө байнга үздэг би. Нэг хит хитэн подкастууд байдаг тэр дундаас хамгийн үзэх дуртай нуудынх нь нэг. Баярлалаа. Маш амжилттай бизнесээ бас явуулж байгаа Airplane Travel Agency одоо ингээд байнга би одоо бүр зүгээр хилүүлтгүйгээр рекламд байна. Тийм зүгээр ер нь бол Санжаагийн шоунд 2 3 ч орж исэн. Тэгээд юм ярилцахад маш нээлттэй тэгээд юм сонирхолтой зүйлүүдээр ярьдаг болохоор дуртай. Тэгээд энэ бүх камерын ард Габи гэж тэр мундаг хүн байгаа. За манай надад бол тухтайлаа. Амар тухтайлаа ер нь подкаст. Тэгээ айгуу нүуний юу байдаг штэ атмосфер нь зарим подкастуудыг үзэж байгаагаар ингээл яг ингээл асуултаа асуувал ингээл лээдэг. Сая бол амар гоё атмосфертэй. Надад бол атмосфер үнэхээр таалагдлаа. Тийм үү би ч энд бүр манраал яваадсан шүү дээ. Та гурыг сонсоод па гэж хэлжсэн шүү дээ. За баярлалаа. Тийм гоё л байлаа шүү дээ. Гоё ярьлаа. Сайхан ярьж суулаа. Тэгээд ингээ яриалах юм шиг байна тий. Тийм. Гоё эрг тийм подкаст. Сая би ихтэй нэг юм сонслоо. Учирлаа. Төрсөн дүүм мөгөөг андуурж иж алуулваа. Танаа тэр сумья гэдэг дүү чинь ганц л зовх юм байна шүү дээ. Ахын үг мөг гэж жагаад андуурваа андаа эвгүй юм болох юм байна шүү. Тэгээ бас одоо 3 сарын 8 юм чинь тэгээд бүх эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргэе. За миний уус хамгийн сүүлийн асуулт тийм байгаа. Миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл байгаа юу гэж. Байхгүй. Надад бол байхгүй. Тийм 3 сарын 8 одоо ээжүүдийг гоё баярлуулах өдөр. Энэ бол хамгийн гоё өдөр юм шиг санагддаг. Тэгээ гоё тоглолтууд, уран бүтээлүүдийн өдөр их гардаг. Тэгээд эм маань бас байнга тоглолттой байдаг гэж тардаг те тэр өдрүүдэд. Тийм 3 сарын 8. За тэгээд аминч кино бол одоо нээлттэй их жам байна. Манай найзын маань кино учраас хийцэн байгаа очиж үзье. Тэгээд гоё кино нээлттэй хийж байгаа. За тэгээд ээж нартаа энэ подкастыг үзчихэл хайртай шүү. Тэгээд азж байгаа л хүсье. Надад нэг санаа байна. За. Бүгдээрээ яг зүгээр яг одоо ингээл үзэж байгаа юм чинь яг ингээд хөв хүмүүнийхээ ээжтэй зориулж нэг 3 үлбэр хэлүүл ямар уу? Одоо 3 ч юм. Oh wow. Nice. За чамаас эхлэнэ. За таны санаачлагч нь өөрөө эхлэх байлаа дээ гэдэг. Ингээ санааг нь гаргаал шууд өөрөө эхлээл ийм үүрэгтэй боллоо доо. За тэгээд юу ч гэсэн би улнаа гэдээ боддог байхгүй юу? Улнаа сайн уу гэдэг байхгүй. Би ер нь тэгээд ээж мэж гэдэг хөөе улнаа гэдэг. Тэгээ улнаа харж ивэл тэгээд охин нь ойр тийм ойлгомжгүй ч юм уу өөрөө чинь гомдоох юм хэлж байгаа луучлаарай гэж хэлмээр байна. Тэгээ таньда чин сэтгэлээсээ хайртай шүү. Тэгээд намайг бүр ингээд өдий зэрэгт болгосон таны одоо энэ хөдөлмөр бүр амар юм бэлээ. Би ээж баснаас хойш мэдсэн. Тийм болохоор таныг би бүр насаараа шүтэж тэгээд тантай хэрвээ хэрэлдэх юм бол дандаа дараа нь харамсдээ шүү гэж хэлмээр байна.
Яг л би тэгвэл хэрэлдэхгүй гэж хэлж чадахгүй. Яа тэгэхээр ямар нэг юм болно зөрчилдөн. Тэрнийхээ дараас дандаа миний сүүлийн өгүүлбэр дандаа ээжийн зөв байжээ гэж байдаг шүү гэж хэлмээр. За. Нэг тийм алга таших хэвээр шимшиг санагдаад. Нэр. За. Би одоохондоо бэлэн биш байна. Окей, дараалалаар юмар байна. За би чи тийм. Тэгээ ээжтэй тэгээд бас эмээтэй те. Одоо манай эмээ мэн бас амьд сэрүүн байгаа. Тэгээд ээжтэй эмээтэй тэгээд ихч михч одоо те юу байдیں۔ Ер нь ингээл надтай ойр өссөн бүх эмэгтэй хүмүүстэй Мартин авны баярын мэндийг хүргэе. Тэгээд ээжтэй зориулж 3 өгүүлбэр шүү дээ. За тэгээд мэдээж ээжтэй хайртай. Тэгээд дахиад хайртай. Дахиад хайртай. Ингээд болоо штэ. За. Одоо би юу? За яалтчгүй л ирчлээ. Би харин нөө ээжтэй дандаа айгүйх юм хэлждэг болохоор тэгээд одоо нөгөө нэг юм дамжуулж хэлж юусоо өвдөж байгаагүй юм байна. Айгүй сонирхол юм байна. Шууд нөгөө нэг хайраа ингээд хоорондоо байдаг болохоор. За ямар ч гэсэн илүү хүчтэй байгаарэ гэж хэлээ. Тэгээд манай ээж бас 2 жилийн өмнө жоохон эвгүй хэцүү зүйл туулсан. Одоо юу гэдгийг хэлээ явах те. Тэгээд ямар ч гэсэн нөгөө хайртай үнэ алдна гэдэг бол айгүй хэцүү шттэ. Ялангуяа ханилсан хань ижлээ одоо 30 жил амьдарсан үнэ алдах хэцүү. Тийм болохоор одоо ээж маань сэтгэл санааны айгүй хэцүү зүйлээр явж байгаа. Тэгээд тийм учраас ээжтэй одоо илүү хүчтэй байгаарэ. Тэгээд юу ч болсон одоо охин таны ард дандаа байна. Тэгээд тийм болохоор ямар ч ганцаардал ч юм уу гониг зовлон юу гэдгийг бүх юмнаас одоо таны одоо тэ зээ миний мастер копи бид хоёр тэгээд үүр дардчин байх болохоор юунаас ч битгий тэгээд дахиад илүү гой зоригтой том алхам хийгээд өөрийнхөө төлөө амьдралынхаа төлөө тэ зөвхөн өөрийнхөө төлөө гоё амьдраарай л гэж үсмээр энэ да. Вау. Ямар гоё үг вэ тий. За. Санаа ойлгох гэж байна. Харин тийм ээ. Ямар сони. Бас та эдийн үгийг сонсон чинь өөр ирэхгүй сэтгэл амар ингээд хөдөлж шít. За би ээжтэй бол яг одоо чин сэтгэлээсээ хэлмээр байгаа үг маань болохоор миний ээж одоо бүх юмыг зөөлж идэг тийм хөвгөлтэй амьдралыг дандаа одоо тийм ямар эвгүй юм те. Өстой ингэж нөгөө дамжуулж хэлж үзэж байгааг болохоор өстой эвгүй юм байна. Тийм. Айгүй амьдралд тохиолдсон бүх зүйлийг юм эерэг болгож идэг юм байхгүй. Би ээжийг ингээ харахаар ягаад ч юм нэг юм хөрхэн игдүүтэй нэг юм кунфу пандаг үзэх би айгүй дуртай. Тэгээ айгүй хөөрхөн санагдаад идэгин. Тэгээд бүх юмыг зохицуулж идэг. Амьдралын бүх хэцүү одоо юу эдийн тийм тохиолдсон бүх юмыг зохицуулж идэг. Тэгээд бити тэрэндээ түүрдэж байгаарэ тий. Тэнгүүд ээжийнхээ ард бүх зүйлийн огтод нь одоо охин нь ялангуяа бүх юмыг чинь араас нь яг ингээд өөрөөд явна. Тийм болохоор юунд ч бити санаа зов үргэлж сайхан амьдрна. Үргэлж сайхан амьдарч баярлуулна. Тэгээ тийм болохоор ээжтэй маш их хайртай. Тэгээ үргэлж ийм хөвгөлтэй биднэрт аз жаргалыг үргэлж өгч идэг, амьдралыг холбож өгч идэг ийм гоё хүн юм шүү. Та тэгээ миний хувьд хамгийн эрхэм нандин зүйл ээжигээ байхгүй өдөр хамгийн их сандаг. Тэгээд тийм болохоор хайртай шүү. За. Баярлаа. Би нэрээ үнэхээр бас ийм жоохон ийм хөлдүүдүүлэх юм байна тий. Өөрийгөө ботсон ч юм бисаа. Гэхдээ зүгээр шүү. Гэтэ наа ч бас айгүй хөөрхөн гоё тий. Хайртай шүү. Бас хайртай шүү. Бас хайртай шүү. Үгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн яа гэж. Гэтэ юм эрэгтэй амар мэдрэмжээ ярьж чаддгүй мэл Өө шүү. би суулн гайгүй ярьдیں۔ Гэхдээ ихэнх нь юу юм ярихгүй л байна л та. Мэдрэмжээ ярихтаа амар муу санагдсан юу нэрэгдэн. Гэтэ их гоё дугаар болж байна тий. Уйлж мэлэл юу ч болоод байгаа. За. Тэгээд 3 бүсгэж хурж ирээд зүгээр өстой нэрээ. Би ер нь баг байх хэрэг байсан юм уу доо. Тэгээ гоё микрофон булаацалтаа л өстой нэг гоё сэдвүүдийн талаар гоё ярилцлаа. Тэгээ гоё чин сэтгэлээсээ ярилцсан найзуудаа маш их баярлалаа. Тэгээ бас та гуравт нэрээ Мартин авны минь дүргий. Тийм шүү. За тэгээд урилгын өмнө хүлээ авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд
сайн сайхан бүхнийг хүсээрэй. Уран бүтээлүүдэд нь чи дандаа л уран бүтээлч хүмүүс ирсэн байгаа. Тэгээд сайн сайхан бүхнийг хүсээрэй. Гоё эрүүл байгаарай. Та хэд бол өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсье. Кинонд нь уран бүтээлд нь бүх зүйлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье да. Чамд ч гэсэн. За. Хоёрдоо ч гэсэн, чамдаа ч гэсэн. Сэтгэлээр дүүрнэ. Сэтгэлээр дүүрнэ. Одомч нь түүнийхтэй ийм хүүхдээ бас арай мастер копи болгоод дээшлүүлчих. Түрүү чам мастер копи. Ээнээс дээшлүүлчихлээ шүү. Зэрэглэл дээшлүүлж ярьж ялээ шүү минь. За тэгээд угаасаа бидний хүүхдүүд биднээс илүү сайн хүмүүс, илүү сайн бидний сайн хувилбар болох нь ойлгомжтой. Одоо чи бета generation орж ирж байгаа юм л шүү дээ, тий. Альфагийн дараа Альфа ч нь одоо ингээд 24 манай өгчм үрдэм хөгшөндөө. тий. Тэгээ манай хүүхдүүдийн дараагийн генерашн төрөд ирж байгаа юм бета. Энэ 25 оноос бета. Одоо чинь Z чинь old Z, new Z. Энэ яагаад тийш нэрлээ? Ер нь яг юунаас нь болж тийш нэрлээд юм бэ? Явж байгаа он цаг хугацаагаар нь зүгээр тийм нэр өгчт юм уу? Эсвэл бол ямар нэгэн учир шалтгаантай цикл яваад байгаа юм л да. Одоо X generation одоо тэр донд чинь бүр ингээд хоосон generation одоо ийм нөгөө нэг silent generation гэж байсан гинэ. Тэр чинь болохоор 40-оос одоо 60 оны үеийн хүмүүс гэж байгаа байхгүй ямар ч юм мэдээлэл технологи юм байхгүй. Тэнгүүд тэрнээс хойшоо X generation да Indigo generation тэгээд Y generation хөгжлөөрөө яваад байгаа юм тийм тойргийнхоо. Тэгвэл Y generation чинь манай ээж аав нар чинь бүүмэр бид нар болж магадгүй байна. Y юм уу? Тийм. Бид нар юу ямар хөгжлөө old set гэж авах. Old set. Өнгө сая нэг өчтөрөлөө уржтрах харж байсан шүү дээ. Бид нар чи ямар generation байлаа? Old set-тэй л орох. Гүү millennial шүү дээ бид. Millennial. Old set уншаад үзээрэй. Ямар ч альфа одоо танаа хүү мүү те манай охин дээр альфа юм байл л дээ. Тэгвэл эдгээр нь тийм үү. Окей тэгвэл энэ гурав маань нэг альфа болохоор ямар учиртай яга альфа гэж нэрлсэн бэхээр альфа ч өөрөө нөгөө нэг ингээд нөгөө альфа гэдэг үгний утгыг ойлгож байгаа. Тэгвэл одоо энэ технологийн үеийг одоо бүр технологижуулах үе юм шиг байна. Тэгсэн чи бетүүдийг уншихгүй юу? Бет ч ингэдэг гинэ. Өөрөө бетүүдэд төрөх баг. Тийм одоо надаас төрөх хүүхэд бета одоохон за бета generation чинь ингэдэг гинэ. Энэ шинэ технологи гар утас бол эдний хувьд шинэ зүйл биш. Энэ бол одоо ингээд үшээ энэ дотор. Тэгтэл AI-ийн одоо өндөр хөгжлийн түвшин одоо колон робот хүртэл төрж байгаа хэлсэн байгаа үед төрж байгаа хүмүүс юм байна л да. Тэгмээд энэ бол бүр юм шинэлэг юмыг сэтгэх одоо AI-ыг дараагийн түвшинд аваачих тийм хүмүүс гэсэн шүү. Амар ухтай чи. Окей. За. Яриад ах юм байна ер нь. Яриад. Тий. Бета амжилт бета баярмаад амжилт гэсэн. Олон бетатай болоо. Яна болоогүй жоох тэрний дараагийн generation юу яриад. Одоохондоо бол манай альфагийнхэнд бол танаа дүүчин л хамрагдчихээн заа. Тийм. За окей. Маш их баярлалаа зочдоо. Тэгээд манай энэ удаагийн подкастт нөхөр өндөрлөж байна. Хамтаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane зочдоо техник танилцуулъя. Анука, Miss Баярманаар хүрэлцэн ирсэн байлаа. Тэгээ бид бүхнийг банк дэмжиж ажилдаг. MFT Forex, аман Oxbar, за Bacchus Band бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Гэрэл зээл аппликейшн болон GGI Beauty бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Хамтаасан та бүхэнд маш их баярлалаа. Баяртай. Баярын мэнд хүргэе. Баярлалаа. Баярын мэнд хүргэе. Баяртай. Powered by Airplane. Айлын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus Brand. GGI Beauty. Гэрэл зээлийн аппликейшн. MFT Forex. Oxbar